За, сайн байцгаана хүүхдүүдээ. Хамтдаа хөдөлгөөнд магтантайгаа хийцгээе. За. Бэлдээд магтанд. Түүнийг хэн бүтээсэн бэ? Тэр ногоолоод бүүнээр одоо суудлаасаа босоод цуг хийя. За, бэлдээд магтанд. Түүнийг хэн бүтээсэн бэ? Тэр ногоон долоод урд маань царайлаг найз маань сууж байна. Хажууд маань хөөрхөн найз маань сууж байна. Жаахан ичмээр ч гэсэн би төрүүлээд мэдлэнэ. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? За, одоо юуны цаг вүлээ? За, багшигаа дагаад дуурайгаа сайн хийгээрэй заяа. За. Хөөрхөн гараа бэлдэцгээе. Хүн гэдэг би. Сармагч үүссэн юм болов? Нар. Сар. Яагаад ганцхан юм болов? Цэцэг. Яагаад юм хөөрхөн юм болов? Бүгдээрээ нэг сонирхоод үзэх үү? За, тгий. Өнөөдрийнхөө үгийг сайн сонсоод бүр сайн сонсоод өөрийнхөө дэлхийн нууцыг хамтдаа мэдэж авцгаая. Хөөрхөн гараа ингээд дуусгая. За, сайн байцгаана уу? За, дуун жоохон сул байна уу? Ядарсан юм уу? За, бүгдээрээ сайн байцгаана уу? За, одоо нэг арай нэг гайгүй болчих тий. За, тэгэхээр өнөөдөр бүгдээрээ бага ангийн Библийн семинар маань бага ангийн хүүхдүүдэд зориулаад энэ
амралтаар нь маш чухал зүйлийг сэлэн шууд ахын дүүс маань, пастор маань ингэ бэлдсэн байна те. За тэгэхээр энэ удаагийн бага ангийн Библийн семинар ямар чухал Бурхны үг тунхаглагдах вэ? За манай хүүхдүүд ирсэн юм чинь бүр илүү сэтгэлээ нээгээд за ямар чухал зүйлийг Библиэлд Бурхан бичиж өгсөн. За тэр бүх зүйлүүдийг нь судлаад ингээд үнэн бол хүлээж авъя. За ийм сэтгэлээр манай хүүхдүүд сонсоорой гэж хүсэж байна. За тэгэхээр ирсэн юм чинь за нойр хүрээд байна. За ерөөсөө ядраад байна, унтлаа гэд ингэж болохгүй нэ шүү дээ, тийм. За ирсэн учир шалтгаан нь юу вэ? Сайн үгийг сонсоод нэг үзье. Ямар чухал зүйлийг Бурхан хэлж өгсөн юм, тийм ээ. За ингээд сайн анхааралтай сууд сонсоорой гэж хүсэж байна. За бүгдээрээ хамтдаа Бурханы үг эхлэхээс өмнө залбираад за тэгээд бүгдээрээ эхэлцгээе. Хамтдаа залбирцгаая. Хайр ба нэгүслэр бэлхэн дүүрэн Бурхан Аава таньда баярлалаа. Энэ удаа энэ цаг мөчид Бурхан таны үгнээс суралцгаар энэ хүү эрхэм боломж цаг хугацаа гаргаж өгсөнд үнэхээр их баярлалаа. Хүүхдүүд маань амарч байх энэ цаг мөчтөө зөвхөн эзэн таныг таньж мэдээд илүү их ойлгож ухааран түүнд итгээд мөн хэмиг олж авч чадхад та тусалж удирдах өгөөрэй. Хүүхдүүдийн маань зүрх сэтгэлийг та илүү их нээж өгөөд үнэнтэд нь итгэж чадхад та тусалж удирдах өгнө. Үгийг сонсох болгондоо бүхий зүрх сэтгэлээ нээж байгаад үнэхээр үнэн үү баримт дотгойг нь хараад түүнд баттай итгэж мөн Бурхан танаас мөн хэмиг олж авч чадхад нь та тусалж удирдаарай. Ингээ семинарын маань эхлэх цагаас дуусах цаг хүртэлх бүхий л цаг мөчийг эзэн ариун сүнсэнд даатгаад таны хайртай хүү Есүс Христийн нэрээр гуйн залбирлаа. Амен. За бүгдээрээ семинараа эхлэе. Семинар маань одоо 3 өдөр явагдана те. За тэгэхээр үдээс өмнө үдээс хойш гэж за маш чухал цагууд явагдана. За дунд нь тэгэхээр бас жоохон амраад ингээд явах учраас за манай хүүхдүүд ядарчи гэж битээ тэгээрэй заа юу. За тэгэхээр их сонирхолтой сэтгэлээ их гоё нээгээд анхааралтай суух юм бол маш гоё сонирхолтой маш чухал зүйлүүдийг хэлж өгнө. За тэгэхээр хүүхдүүд маань нүдээ бүлтийлгээд чихээ дилдил гэж байгаад сайн сонсорой гэж хүсэж байна. За бүгдээр хоорондоо мэндэлсэн үү? За нэг л дуусгал байна те. За хоорондоо сайн явж ирсэн үү гэд мэндлээрээ хүүхдүүдээ. За энэ юу гэж байгаа вэ гэхээр бие биентэйгээ их танилцаагүй хүмүүсүүд маань хүүхдүүд маань хоорондоо ингээд мэдлэж байгаагаараа дамжуулаад илүү их нүүр хагарч биенээ сайн таньж байна. Нэг нь ороод ирсэн юм чинь бие шаардлагагүй манай хүүхдүүд маань ичээ санаа зовох зүйлгүй сайн урд үгийг сайн анхаарч өгөөрэй гэж хүсэж байна. За одоо бүгдээр Библийг судлах гэж байгаа тийм. За Библийн семинар гэж байгаа энэ чухал зүйл нь ямар утга учиртай вэ? За эцэстээ Библи гэдэг номоор дамжуулаад Бурхны үгээр дамжуулаад мөнх ам гэдэг зүйлийг олж авах гэж байгаа юм. Энэ бол Бурхны бидэнд өгсөн хамгийн чухал үн цэнтэй зүйл. За тэгвэл манай хүүхдүүд маань энэ дэлхий дээр маш их номтой газрыг хаана байдгийг мэдгүй. Номын сан тийм маш сайн мэдэж байна. За ийм их номын сан номтой номын сан байдаг тийм. За ийм их номын сан байна. Энэ дотор байгаа номнууд бас бүгднийг уншиж үзсэн хөх байна. За зарим нь олон ном уншсан байж магадгүй, зарим нь уншаагүй ч байж магадгүй, тийм ээ нөө? Бүр ном харахаар уур нь үрдэг хүүхч байж магадгүй тийм. Одоо тийм бол байхгүй тийм. Надад сурж байгаа юм чинь номонд бас дуртай хүүхдүүд байгаа. За тэгэхээр маш их ном байлаа гэд энэ дотор яг манай хүүхдүүдийн яг сэтгэлээсээ хайж байгаа тэр зүйлийг нь өгөх тэр чухал ном ерөөсөй байхгүй гэсэн үг. Тэр чухал ном нь ямар ном бэ гэхээр миний хайж байгаа зүрх сэтгэл дотроо хайж байгаа мөн хэмиг өгдөг. Мөнхийн яваачнд очих арга замыг заадаг тийм ном энэ дотор байхгүй. За тэгвэл бид нар маш их номыг судалж уншиж үздэг. За англи хэлний номыг судлаад уншиж байгаа зорилго нь яахын төлөө вэ? Яг зөв англиар сурахын тулд тийм ээ нэ? За үлгэрийн номыг ингээд уншаад байгаа нь юу сурахын тулд вэ? Үлгэрийн ном уншиж байгаа гэдэг чинь маш их тийм уран зохиолын сэтгэх хөдөө болохын тулд тийм ээ нэ? За тэгвэл энэ баатартай ингээд ном уншиж штэ.
Тэгээ энэ ном дээр юу гардаг вэ гэхээр маш их хэн нэг аварч байгаа баатарлаг үйлс гардаг тийм. Тэрийг уншиж байгаа шалтгаан юу байна вэ? Тэр нэг баатарлаг болох юмсан. Тэр нэг ирч хүчтэй болох юмсан. Гэхдээ ийм л зүйлүүдийг сурж уншдаг шүү тийм ээ. За тэгвэл өнөөдөр бид бүхний судалж байгаа, сурах гэж байгаа Библи гэдэг номоор дамжуулаад бид юуг олж авах гэж байгаа вэ гэхээр мөн хамийг олж авах гэж байгаа юм. Мөн хам. Мөнхийн деваачнд оруулах цорын ганц арга замыг бичсэн ном бол ганцхан Библи. Энэ дэлхий дээр маш их ном байгаа ч гэсэн мөнхийн деваачн буюу мөн хамийг өгөх тийм ном ерөөсөй байхгүй. Ганцхан Библи байна. Тиймд учраас л энэ Библи маань энэ дэлхий дээр байгаа тэр олон номноос хамгийн үн цэнтэй ганцхан Библи байна. За дээрэс нь энэ Библи маань дэлхий дээр хамгийн их уншигдсан ном гэж гарч ирсэн. Хараарай. Дэлхий дээр хамгийн уншигдсан ном бол Библи юм аа гэж. Тийм багаз? За тэгвэл манай хүүхдүүд одоо энд за ирэхээс өмнө бол Библийн талаар сонсч байсан баг. Гэхдээ уншиж үзээг байсан баг те. Энэ удаагийн семинараар дамжуулаад яг дотор нь юу байгаа вэ гэдгийг судалж үзэх гэж байна. За тэгвэл энэ удаагийн семинар бүр илүү чухал болж байна. Тийм багаз? За тийм учраас хүүхдүүд маань Библийг илүү гүн гүнзгий судалж тэр дотроос мөн хамийг бий олж авъя. Мөн хам гэдэг нь эцэстээ юу хэлээд байгаа гэхээр мөнхийн деваачнд мөнхөд амьдрах. Манай хүүхдүүд үнэхээр баяр хөөртэй гоё газар байх дуртай юу? Уйтар гунигтай хэцүү газар байх дуртай юу? Ойлгомжтой тий? Үргэлж баяр хөөртэй гоё инээд цалгисан тийм газар байх дуртай тий? За тэгвэл тэр газрыг өгдөг ном нь ганцхан Библи байхгүй. Библийг сурч таньж мэдээ түүнд итгэх юм бол эцэстээ надад юу өгөх нь? Мөнхийн деваачийг бурхан бэлэг болгож өгнө. За тийм л учраас би Библиэр дамжуулаад мөнх ам юу? Мөнхийн деваачийг олж авах гэж байна. За тэгвэл семинар эхлэхдээ их чухал эхэлж байгааз. За тэгвэл сайн сонсоорой. Дунд нь магадгүй унтж хагаад чухал үгийг ойлгож авалгүй, итгэлгүйгээр үлдчих юм бол болроо шүү дээ, тийм учраас анхаартай сонсоорой. За Библиэлд Иохан номны 5:39 дээр та нар бичвэрүүдэд мөн хам бий гэж боддог тул түүнийг нягталдаг. Тэдгээр нь намайг гэрчилдэг билээ. За та нар бичвэрүүдэд гэж байгаа нь болохоор Бурхны үг буюу Библийг хэлж байгаа. За энэ Библиэлд мөн хам бий гэж түүнийг нягталдаг гэж байгаа биз? Тэгвэл энэ дотор байгаа бүх хэлэгдсэн үгийг нягтлаа судлаад үзэх юм бол мөн хамыг олж авах арга зам нь бичээстэй байна. За тэгвэл тэр арга замыг би олж авснараа л мөнхийн деваач хүрч чадна гэсэн үг. За тийм учраас Библи нь одоо ямар ном бэ? За бүгдээр одоо судлах гэж байгаа Библийн номыг жоохон судлаад үзье. Ямар ном юм бол? Дэлхий дээр хамгийн их зарагдсан ном. Маш олон номнууд байдаг ч гэсэн тэр дотроос хамгийн их зарагдсан ном ганцхан Библи байна. 3 тэрбум 900 шиг. Одоо тэрнээс бүр даваа явчихсан. Хүмүүс Библи ингээл одоо хэвлээл худалдаал ингээл зараад байна. Итгэдэггүй ч гэсэн хүмүүс очиод авдаг байна. Библийг үн цэнтэй ном гэсэн, үнэн ном гэсэн. Тэгээд очиод авдаг хүмүүс зөндөө байдаг. Яг эртээ ч гэсэн уншдаг хүмүүс байна. За тэгэхээр яагаад ингэж ихээр зарагдаж байгаа юм бол? За үнэн учраас л тэрийг хүмүүс худалдаж авч байгаа. Худлаа зүйл бичигдсэн ном байвал хүн авах уу? Хүн ер нь хуурдагдахыг хүсэхгүй юу? Хүсэхгүй тий? Тийм учраас л Библи үнэн гэдэг нь ингээд батлагдаад зарим хүмүүсээр ам дамжин яригдаад эхлээд үнэнд нь итгэсэн хүмүүсүүд нь уламжил цаашаа дамжуулсаар хагаад олон хүний чихэнд хүрж байна. За тэгвэл зарим хүмүүс нь түүнд уншаад итгэж байгаа хүн байна. Хүлээж ав сонсоод итгэж байгаа учраас Библиэд худлаа зүйл байхгүй юм байна гэдэг яриа ам дамжиж ярьж байгаа учраас маш олон хүмүүсүүд яадаг вэ? Худалдаж авдаг. Яагаад гэвэл хуурдахаар намайг хуурах ном ерөөсөө биш юм байна гэдгийг хүн болго мэдчихэж штэ тийм ээ нү? Тийм учраас л Библийг худалдаад авахд би алдахгүй юм байна. За ийм байдлаар худалдаж авдаг маш олон хүн байна. За мөн үнэн гэдгийг нь судлаад яг одооний шиг юм Библийн семинар суугаад итгэж гисэн учраас Библийг өөрөө худалдаж авдаг. Энэ чинь надад хамгийн хэрэгтэй үн цэнтэй ном байна штэ гэд худалдаж аваад баян тэрийг уншдаг байна. За ийм арга замаар маш их хэмжээгээр зарагддаг гэсэн үг Библи маань. За тэгвэл хоёрт нь
Дэлхийн хамгийн удаан хугацааны турш бичигдсэн ном. За Библи нь ямар ном бэ? Маш удаан хугацаанд бичигдсэн ном. За хүн нэг одоо зохиол бичье гэм л өөрийнхөө амьдралын туршидал бичнэ, тийм ээ нэ? За нэг хүн одоо 20 настайгаас ахуулаад ном зохиол бичлээ гэж бодоод ном дээр бичье. Тэгэх юм бол тэр хүн нэг 70 мөн 80 жил амьдран тий. За тэгвэл нэг яг бичиж байгаа хугацаа нь бол 60 мөн 70 жил л одоо бичих баг. Нэг хүн, тийм ээ нэ? За тэгэл тэр хүний ном бичигдээд дууслаа, тэр хүн нас орлоо, тэгэл дуусаа. Нас орсныхан дараа дахиад ном бичигдэв. Тэр хүний ном гарч ирэхгүй шүү дээ, тийм ээ нэ? За тэгвэл Библи дэлхийд хамгийн удаан хугацаанд туршиж бичигдсэн ном гэдэг нь ямар учиртай гэхээр Библийг нэг хүн бичээгүй, нэг 40 гаруй хүн бичсэн. За энэ 40 гаруй хүн бичгтээ яаж бичсэн бэ гэхээр Бурхан үгээ айлдаад тэр үгийг нь сонсоод тэгээд нэг хүн бичлээ. За энэ хүн болохоор за Бурханы хэлсэн үгийг номонд бичээд за ингээд үлдээчих вэ. За тэгээд тэр хүн амьдарч байгаад нас орно тий. За гэтэл Бурхан дахиад нэг хүнийг дуудаж авчираад дахиад тэр номоо үргэлжлүүлээд бичүүлнэ. Тэгээ ийм байдлаар 40 гаруй хүн бичсэн. Тэгэхээр энэ бичсэн хүмүүсүүд нь болоор өөр он цаг өөр газруудад бичсэн ч гэсэн бие бинийгээ танихгүй. Тийм ээ нөө? Тэгсэн мөртлөө Библи яг нэг хүн бичсэн юм шиг бүх угдаг агуулга нь хоорондоо холбогддог. За тэгвэл юу гэсэн үг вэхээр маш удаан хугацааны турш бичигдэхдээ 40 гаруй хүнийг Бурхан хэрэгэлсэн гэсэн үг. Өөрийнхөө үгийг айлдаж энэ номд бичүүлэхийн тулд тэр 40 гаруй хүн өөр он цаг хугацаанд бичсэн гэсэн үг. За ингэж бичигдэж яваад дуусаад харсан чинь 66 ном Библиэлд байна. Тийм ээ нэ? Нэг ингээд ном харагдаж байгаа ч гэсэн дотор нь 66 ном байгаа. За тэрийг бичгтээ 40 гаруй хүн өөр газар бичсэн байгаа. Гэтэл утга агуулга нь яг нэг хүн бичсэн юм шиг бүгд таардаг. За тэгээд энийг Бурханы үгээ гэж хэлж байгаа. Яагаад гэвэл Бурхан өөрийн ариун сүнсний хөдлөлөөрөө бичүүлэх гэж байгаа хүмүүсээ дуудаад тэр хүмүүст ариун сүнсний хөдлөлийг өгөөд үгээ айлдахад тэр хүмүүс Бурханы үгийг сонсоод зөвхөн бичсэн төдий. Өөрийнх нь бодол санаа бичиж байгаа хүний бодол санаа энэ төр ерөөсөө ороогүй. Тийм учраас Библиэлд бичвэрийн нэг ч иш үзүүлэгчийн өөрийнх нь тайлбараар ирээгүйг юуны төрөнд мэдэгтэн. Тэгвэл бичвэрийн нэг ч иш үзүүлэг тэр бичсэн хүний бодол санаа тайлбар орсон гэнэ үү? Ороогүй гэж байгааз харин ариун сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ. Юугаар хөдөлгөгдсөн гэж байна? Бурханы өгж байгаа тэр ариун сүнсийг сонсоод тэр ариун сүнсний хөдөлгөөр бичсэн үг. Тэгэхээр Бурхан өөрийнхөө үгийг тэдгээр хүмүүст өгөөд тэр хүмүүс сонсоод бичсэн л төдий. Тэрнээс тэр бичсэн хүмүүсийн бодол санаа нэг ч ороогүй. Тийм учраас л Библийн он цаг хугацаанд өөр газар бичигдсэн ч 40 гаруй хүн бие бинийгээ танихгүй 40 гаруй хүн бүгд бичсэн ч яг эцэстээ бүгд яг нэг хүн бичсэн юм шиг таарж байгаа шалтгаан нь юу байна вэ? Бичээч нь болохоор хүн байсан. Яг утга санаа агуулга үгийг нь хэн хэлсэн бэ? Бурхан ариун сүнсээр дамжуулан хэлсэн бэ. Тийм үү? Тийм учраас Библийг Бурханы үгээ гэж хэлдэг. За тийм учраас Библи маань одоогоос маш удаан хугацаанд бичигдсэн. Одооноос за харах юм бол 3500 жилийн өмнөөс эхлээд одоогоос манай эртний 100 он хүртэл бичигдсэн гэдэг маань болохоор 1600 жилийн турш бичигдсэн ном. Хэр хугацаанд вэ? 1600 жилийн чинь урт хугацаа юу, богино хугацаа юу? Маш урт хугацаа. Энэ 1600 жилийн хугацаанд 40 гаруй хүн өөр он цаг тоолол бичсэн байна. Тийм байгааз? Гэтэл яг утга агуулга нь яг л нэг хүн бичсэн юм шиг бүгд таарж байгаа. Энэ бол Бурхан үгээ айлдаад бичүүлсэн байна. За тэгвэл Библи маань маш удаан хугацаанд бичигдсэн байгааз. За тэгвэл дэлхийн хамгийн олон хэл дээр бичигдсэн. За Библи маань одоо 3600 хэл дээр орчуулагдаад одоо гарцсан байж байна. Одоо бидний үед 3600-аас гараа явцсан. Тэгэхээр нэг улсад гэхэд хичнээн хэл байгаа мэдгүй. Манай Монгол гэдэгт хичнээн улс үндэстэн байна. За Монголд бол Казак үндэстэн байна, тий? Казак хэл дээр байгаа юу? За байгаа. Хэл дээр ингээд орчуулагдаад гарцсан байна. Тийм байгааз
Нэг улс үндэстэн гэх юм бол тэр дотор өөр хэлээр ярьдаг зөндөө үндэстэнгүүд байгаа шүү дээ. Тэр болгоных нь хэл дээр Библи орчуулагдаад гарцсан гэдэг чинь 3600 гаруй хэл дээр Библи орчуулагдсан. Одоо бидэн дээр монгол хэл дээр хүртэл орчуулагдаад ирчихсэн байгаа зү Библи тийм ээ нү? За тэгвэл маш олон хэл дээр бичигдсэн. Хэрвээ энэ олон хэл дээр бичигдэж байгаа шалтгаан нь юу ах нь? Үнэн учраас хүн төрлөختөн энэ үннийг ойлгож авахын тулд өөрсдийнхөө хэл дээр орчуулад тэгээд түүнийгээ судалж уншаад итгэж байгаа юм. Ойлгосноо? Худлаа зүйл байсан бол ингэж цаг зав гаргаж орчуулах болов? Үгүй шүү дээ. Үнэн учраас л заавал бидэнд хэрэгтэй юм байна. Ийм үн цэнтэй юм байна гэд өөрсдийнхөө хэл дээр улс орнууд орчуулж нээж үнэнд итгэж байгаа юм. За түүний дараагийнх нь дэлхийн хамгийн үр нөлөөтэй номоо гэж. Энэ Библи маань энэ дэлхийд хамгийн үр нөлөөтэй. Маш үн цэнтэй ном. За энийг одоо удахгүй хүүхдүүдэд харуулна. За тэгвэл энэ Библийг бичиж өгсөн бурхан маань ариун сүнсээр хөдөлгөгдөн тэр 40 гаруй хүнээр бичүүлсэн гэсэн тийм. За тэгвэл бурхан болвол нүдэнд харагддаг нэгэн ерөөсөө биш. За бурханы талаар бас дахир сайн тайлбарлаж өгөн заяа. Бурхан бол нүдэнд харагддаг биш байна. 1-р Тимот 1:16 дээрс харуул. Ямар ч хүн түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй. Бурхан бол нүдэнд харагддаг нэгэн ерөөсөө биш. За Библи дээрээс харах бол бүх юм тогтоогдсон цаг мөчтэй. За төрөх хийгээд өөхөх цаг гэж байж байгаа. Тийм ээ нэ? За хараарай. Энэ дэлхийд байгаа бүх зүйл нүдэнд харж байгаа бүх хэсэг хугацааны дараагт байхгүй болно. Мөнхөд байдаг зүйл байна уу? За одоо энэ бидний харагдаж байгаа сууж байгаа сандал ширээ энэ бүх зүйлүүд 100 жилийн дараагт байхгүй болов? За ялзраад муудаад алга болно тийм. За яг үүндээ нүдэнд харагдаж байгаа бүх материалын зүйлүүд чинь бүгдээрээ цаг хугацаатай. Нэг л мэтгэд дуусна. За бурхан болвол сүнслэг бурхан учраас мөнхөд оршдог. Мөнхөд. За одоо бурханы талаар тайлбарлалтаа энийг бүр илүү дэлгэрэнгүй нарийн тайлбарлаж өгөн заяа. За тэгвэл одоо манай хүүхдүүд нэг зүйлийг сайн судлах хэрэгтэй. Бурхан нүдэнд харагдахгүй байгаа юм чинь би байгаа гэдэгт нь яаж итгэх юм бэ? За ингэж бодоод магадгүй сууж байгаа хүүхдэж магадгүй тий? За тэгвэл нүдэнд харагдахгүй ч гэсэн бодитоор байгаа зүйл оршин байгаа зүйл байдгүй. Нүдэнд харагдахгүй ч гэсэн байдаг. Тийм зүйл байна уу? За юу вэ? Сайн байна. За эхнийх нь. За агаар нүдэнд харагдахгүй тий? Тэгсэн мөртлөө байгаа юу? Байгаа. За сайн анхаараарай. За цэцэг нүдэнд харагдаж байна уу? Одоо цонхон дээр байгаа цэцэг нь харагдаж байна уу? За өндөр нь харагдаж байна уу? Өндөр нь харагдаж байна уу гэдэг? Очоод үнэртсэн чинь үнэр байгаа юу? Тэгвэл өндөр нь нүдэнд харагдахгүй байгаа юм чинь энэ цэцэг үнэргүй гэж хэлж чадах уу? Чадахгүй тий? Очоод үнэртсэн чинь бодитоор харагдахгүй ч гэсэн үнэр нь байна. Тийм үү? За ийм байдлаар нүдэнд харагдахгүй ч гэсэн бодитоор байдаг зүйл 78%. За харагдаж байгаа хувь нь 22% байдаг байхгүй юу? Ойлгож байна уу? Тэгвэл нүдэнд харагддгаасаа харагддгүй нэр маш их байгааз. За миний яриа нүдэнд харагдаж байна уу? Харагдахгүй байгаа мөртлөө яагаад ингэж яриад байгаа юм бол? За тэгэхээр бидэнд энэ харагдахгүй байгаа зүйл яриад сонсох чих байна. Тийм үү? За тэгвэл одоо бүгдээрээ сайн судлаа. Энийг хараарай. За одоо эндээс бүгдээрээ хооронд нь холбоё. За эхнийх нь энэ галуу. Яаж дуурдаг вэ? За аль нь байх нь? За мөн үү? За мөн байна те. За дараагийнх нь цэцэг харагдаж байна уу? За цэцгийг юугаар үнэрийг нь яаж мэдэх вэ? Үнэртэй л ингэ мэдчих. Тийм үү? За үнэр байгаа юу? Байгаа. Тийм үү? Дараагийнх нь хүүхэд. Энийхээр яадаг вэ? Хаа гэж. За тэгвэл ээжийн хаа нүдэнд харагдах уу? Харагдахгүй тийм. Гэтэ хайр байгаа юу? Байгаа шүү дээ тийм ээ. За тэгвэл нүдэнд харагдахгүй мөртлөө бодитоор байдаг зүйл байна уу? Байна. Тийм байгааз.
Тийм учраас бурхан нүдэнд харагдахгүй байгаа юм чинь би бурхан байгаа гэдэгт итгэхгүй гэж хэлэх хэрэг байна уу? Байхгүй юм. Тийм байгааз бурхан бол сүнс гэж байгаа. За энэ бүхний хариулт энэ бүх зүйлийг бид нар зөвхөн Библиэр дамжуулж л үнэнд нь итгэж чадна. Библиэр энэ бүх зүйлийн хариулт нь байж байгаа. Ойлгосноо? За харагдахгүй зүйлийг харах бас нэг арга гэж байна. За эндээс харах юм бол салхи гарч байна. За энэ салхи нүдэнд харагдахгүй юугаар мэдж болох вэ? За утаа хаашаа хийсэж байгааг ингээ харах юм бол салхитай байгаа юм байна гэж мэдж болно те. Тэгнэ үстэй. За дараагийнх нь долгион байна. За одоо энд ингээл гарч байгаа маш олон долгион байгаа. Энэ дэлгэц рүү гарч байгаа энэ долгионыг та бүхэн харж байна уу манай хүмүүс? Харж байна уу? Нэг долгион явж байгаа тийш орж байна уу? Тийм байхгүй мөртлөө зурагт гараад байна те. Тэгвэл энэ долгион байгааг дэ юугаар мэдж болох нь? Зурагтыг хараад мэдж болно. Тийм ээ үү? За энэ ням бактери гарн дээр чинь байгааг дэ мэдгүй. Азаас нүдэнд харагдахгүй те. Харагддаг байсан бол яг манай хүмүүс хоол идэж чадахгүй. Яг уу зөндөө угаагаад гисэн чисэн арилдгүй ням бактери байгаас гар дээр нь. Тэ? Тэр болгоныг манай хүмүүс харж чаддаг байсан бол хоолоо идэж чадахгүй. Яг нэг гой хоол идэхгээл халбаг аваад ингээд амруугаа ихсэн чинь дүүр ням бактери ингээд ардгамживэл амруугаа ич чадахгүй. Чадахгүй те. Аз болж харагдахгүй байна те. За тэгвэл ням бактерийг юугаар харах нь вэ? Томруулдаг шиг микроскопоор харах юм бол дүүр ням бактери байж байгаа. Тийм байгааз? Хичнээн гараа угаасан ч гэсэн ням бактери гараар нь дүүрэн байж идэг. Ойлгосноо? За тэгвэл харагдахгүй зүйлийг харах арга гэж байна. Тийм байгааз? За тэгвэл бурхан нүдэнд харагдана гэсэн нь харагдахгүй гэсэн нь. Харагдахгүй тийм? За бурханы тэгвэл яаж таньж мэдэж харах вэ? Бурханыг харах арга нь таньж мэдэх арга нь зөвхөн Библи байна. Библийг би сайн сураад Библийг сайн тайлбарлуулад анхааралтай сууж байгаад итгэх юм бол жинхэнэ бурхан байгаа юм байна гэдгийг мэдэж итгэж чадна. Ойлгосноо? Одоо тэгвэл цэцэгний үнэр нүдэнд харагдахгүй ч үнэртэй цэцэг гой үнэртэй юм байна гэд мэдэж болж байгаа шиг жинхэнэ бурхан байна уугүй гэдгийг би Библийг одоо энэ удаагийн семинараар дамжуулаад сурах юм бол Библиэлд бурхан өөрийгөө ямар гайхалтай агуу хайрын бурхан бэ гэдгээ бүгдийг биччихсэн байна. Манай хүүхдүүдийг бурхан ямар их хайрладаг вэ гэдгээ бүгдийг биччихсэн байна. Тэгээд өөрийгөө юу вэ? Жинхэнэ бурхан амьд оршин байгаа шүү гэдгээ бүр тайлбарлчихсан байж байгаа. Дээрэс нь баримт нотлохоо дүүрэн байгаа. За тийм учраас би энэ жинхэнэ бурханаа таньж мэдэж харахын тулд Библийг сайн судалж анхааралтай харах хэрэгтэй юм байна. Тийм байгааз? За тийм учраас л Библийг ариун сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс ингэж бичигдсэн. 2 дугаар Петр ном 1:21 дээр ариун сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс бурханаас айлтжээ. За бурхан үгээ хэлэх үед эдгээр хүмүүсүүд яасан бэ? Сонсоод тэгээд зөвхөн яасан бэ? Бичсэн төдий. Бурхан тэгвэл хүний зөвхөн гарыг нь хэрэгэлсэн байгааз? Бодол санааг нь хэрэгэлсэн байна уу? Үгүй байна. Зөвхөн бурхан үгээ өгөхөд сонсоод бичсэн төдий. Гэтэл тэр үгийг сонсож хагаад эн чинь бурхан буруу юм хэлээд байна гэдэг ингээд засаж янзалсан гэж байна уу? Үгүй байгааз? Зүгээр сонсоод бичсэн байна. За одоо жишээ нь юм баггүй юу? За одоо энд нэг хүүхэд одоо Солонгост байгаа аав руугаа захиа бичиж байна. За гэтэл ээж нь эмээ нөхгүй, эмээ ач хоёр ахгүй энэ хоёр. За энэ хүүхдийн аав нь Солонгост ажил хийж байгаа. Гэтэл ээж нь хүүгээ сансан байна. Солонгост байгаа хүүгээ. За ингээд ээж нь хүүдээ загтал бичиж байна. Ямар загтал ихээр хүүгээ их санаж байна. Маш их хайртай шүү. Тийм ээ үү? За ингээд ээж нь үнэхээр Солонгост байгаа хүүгээ их хайрлаа санаж байгаа учраас бичих гэсэн чи ерөөсөй бичиж чадахгүй байна. Тэгэхээр нөгөө Солонгост байгаа хүүгийнхэн хүүхдийг дуудаад ач хүүгээ дуудаж авчирж агаад за одоо бичүүлж байна. За ээж эмээ нь одоо ингээ хэлэхээр эмээгийнхээ хэлснийг сайн бичээрэй гэж хэлсэн байна. За ингээд одоо эмээ нь хүүдээ загтлаа бичиж байгаа тийм. Өөрийнхөө сэтгэлийг одоо цаасан дээр буулгах чинь шүү дээ тэр ач хүүгээрээ. За ингээд нөгөө эмээ нь хэлж байна. Миний хүү Солонгос сайн сууж гин үү? Ээж нь хүүгээ их санаж байна гэж хэллээ. За гэтэл нөгөө ач хүү юу гэж бичих вэ? Яг хэлснийхэн дагуу бичих үү?
Минийхөө ээж нэг санаж байна хайртай шүү гэдгийг нь сонсоод нөгөө хүүхэд бичгтээ. Юу гэж бичих вэ? Яг л хийснийг нь бичин шүү дээ, тийм ээ нү? Гэтэл нөгөө хүүхэд бичгтээ. Аава таныг би их санаж байна. Ингээ бичих юм бол хэний бодол санаа орж ийн. Ачхуугийнх нь бодол санаа ороод бичиж байгаа үстэй. Тэгвэл яг эмээгийнхээ сэтгэлийг цаасан дээр буулгая гэвэл яг эмээгийнхээ хэлсэн үгийг нэг бүрчлэн бичих ёстой. Тэхийн тулд өөрийнхөө бодол санааг тэр ачхуу ерөөс оруулахгүй. Тийм ээ нү? За ингэж байж нөгөө загтагчийн хэний загт болох уу? Эмээгийн загт болно шүү дээ, тийм ээ нү? За ингээд тэр загтлыг эмээ нь одоо бичээд Солонгос руу хүүргөө явууллаа. За Солонгост байгаа хүн нөгөө загтлыг аваад нэгэд харсан чинь хэний бичих гарч ирэх үү? Эмээ нь бичсэн мөлөө хүүн бичсэн мөлөө ачхуу? Ачхуу нь бичсэн дээ. За хүүн ингээд загтлаа нэгэд харсан чинь бичих нь болохоор өөрийнх нь хүүгийнх нь бичиг байгаад юм. Бага ангийн хүүхдэд бичгтээ ингээд том хүнийг шиг бичихгүй те. Харах юм шууд мэдэгдэн штэ. Эн чинь миний хүүгийн бичиг байх чинь. Миний хүү надад загтал бичсэн юм баг та. За ингээд уншаад үзсэн чинь юу ах вэ? Хиний сэтгэл байгаа лээ? Өөрийнх нь төрсөн ээжийн сэтгэл байгаа шүү тэр дотор. Бичих нь ач хүүгийнх нь боловч доторх агуулга нь энийх байна. Ээжийнх нь байна, тийм ээ? Хүү минь ээ би хүүгээ их санаж байна. Хизээ ирэх вэ гэд ингээд уншлаа. Хүү нь ингэж бичих үү? Бичихгүй шүү дээ. Ээж маань миний хүүгээр дамжуулаад энэ загтлыг бичүүлсэн юм байна. Доторх агуулгыг уншаад үзэх юм бол миний ээж намайг энэ их хайраа надад энэ бичгээр дамжуулан, загтлаар дамжуулан хайртай гэдгийг илэрхийлж байгаа юм байна шүү дээ. За ингээд уншина үсттэй, тийм ээ? За тэгвэл Библи яг тэгж бичигдсэн. За Бурхан хүн төрлөختөн хүүхдэд биднийг хайрлаж байгаа хайраа тэр 40 гаруй хүнээр бичүүлсэн баггүй юу? Тэгвэл тэр 40 гаруй хүний бодол санаа орсон гинөө? Нэг ч ороогүй. Ойлгосноо? Зүгээр л бичсэн төдий харин доторх агуулга буюу хайр нь хэнийх байна? Бурханых баггүй Бурхан. Бурхан үгээ хэлээд тэр хүмүүс зөвхөн бичсэн л төдий. За тийм учраас Библийг Бурханы үгээ гэж хэлдэг. Тийм учраас бид бүхэн Библиэр дамжуулаад Бурханы хайрыг ухаарч ойлгоё гэвэл Библийг уншиж судлах хэрэгтэй. Тийм учраас Исаи номны 34:16 дээр эзний номоос олоод уншигтун гэж байгаа. Бурханы хайрыг олж ухаарыг юу яах нь вэ? Бурханы үгийг юу гэж байна? Уншиж судал гэж байгаа юм, тийм ээ? За тэгвэл судлаад үзье бүгдээрээ. Ингээд судалж байгаа шүү дээ одоо тийм. Намайг Бурхан хэрэг хайрлдаг юм болоо. За энэ хайрыг судалж үзхийг хүсэж байна уу? Цог үгэд дуурж явах чинь. Бурханы хайрыг ойлгож ухаарад үннийг олж авахыг хүсэж байна уу? Одоо тэгвэл судлах хэрэгтэй. Тэгээд үннийг олох хэрэгтэй. Тийм үү? Үннийг олчих юм бол яах вэ? Ингээл баярлах уу? Энэ семинарыг дуусгах мөчид хамгийн сүүлд нь бүгдээр ийм баяр хөөртэй гарах хэрэгтэй. Яг тэгвэл үннийг олчихлоо. Тийм ээ үү? Ямар гоё юм бэ? Бурхан намайг ямар их хайрладаг юм бэ? Үннийг олчихвол хүүхэд баяр хөөртэй. За энэ сайхан зүйлийг л хүүхдүүддээ өгөхөөр энэ удаагийн семинарыг хийсэн гэсэн үг. За хараарай. Маш удаан хугацаанд бичигдсэн гэсэн тийм ээ? За тэгээд 40 гаруй хүнээр дамжуул бичигдсэн. За энэ хүний гарыг нь хэрэгэлсэн гэсэн үг тийм. Бодол санаа утга агуулга нь Бурханых байна. За тэгээд Библи дотор Бурханы сэтгэл тэр чигээрээ бичээстэй байж байгаа. За ийм чухал зүйл байна. За тэгвэл яаж бичигдсэн гэж байна? Гэтэл номны 24:3 дээр Мосе ирж эзний бүх үг, бүх шийдвэрийг ард түмэнд дамжуулваа. За Мосе ирж юу гэсэн байна? Эзний бүх үг гэж байгааз Бурхан Мосе гэдэг хүнд үгээ өгөхөд тэр Мосе гэдэг хүн үгийг нь Бурханы үгийг аваад ард түмэнд яаж юм? Дамжуулж хэлж байгаа. Ойлгосноо? За гэтэл 24 дээр нь Мосе эзний бүх үгийг бичиж тэмдэглэжээ. За Бурхан үгээ хэлэхэд түүнийг нь бичиж тэмдэглэсэн байна. Тийм байгааз? Мосегийн бодол санаа орсон гинөө? Ерөөс ороогүй. Зөвхөн Бурханы үгийг л бичсэн төдий. За ингээд Библи маань бичигдэхдээ одооных шиг бидний харж байгаа шиг ийм цаасан дээр ерөөсөө бичигдэг байхгүй юу? Одооноос 3500 жилийн өмнөөс бичигдэж эхэлсэн ном байхгүй юу? Тэгэхээр маш эртнийх байгаа зү. Тэр үед цаас байсан болов? Цаас байгаагүй, гараагүй байсан. Тэр үед юу байсан гэхээр энэ амьтны арсыг аваад
амьтны арсыг сайхан илдэж байгаа, зөөлхөн болгож байгаад, дэлгэж байгаад тэгээд тэрэн дээр бичдэг гэсэн бохоггүй. Ойлгосноо? Амьтны арсан дээр бичиж Бурхны хэлсэн үгийг бичиж тэмдэглэж хадгалж исэн байна. За ингээд бүгдээрээ ингээд бичиж тэмдэглэсэн зүйлээ хуйлаад ингээд хадгалдаг. За энийг бол ингээд баян амьтны арсыг ингээд дэлгээд уншаад ингээд явах юм бол хатаж хугараад нэг хэсэг ингээд байхгүй болчихно тий. За ингээд Библиэлд тухайн үед бол хүмүүс амьтны арсан дээр ингээд Библийг бичиж Бурхны хэлсэн үгийг бичиж хадгалсан. Мөн папирус гээд модны холцон дээр хүртэл бичиж хадгалсан байдаг. За одоо Библиэлд хэлэгдсэн бүх үг нь Бурхны үг нь нэг бүрчлэн хэлсэн үгийнхэн дагуу бүгд биелсэн. Бүх зөвгөнлүүд нь ингээд биелээд исэн байна. За гэтэл түүнийг зарим хаадууд нь одоо яг эндээс харах юм бол Бурхны үгэн дээр Бурхны үгэн дуулуургүй байх юм бол та нарт ийм шийтгэл ирнэгээ бичээстэй байдаг байхгүй юу? Гэтэл тэр зарим хаадууд нь Бурхны үгэнд орох дургүй хаадууд их байсан. Тэгэл Бурхны үгийг эсэргүүцэх үед нь Бурхан яг хэлснийхаа дагуу тэр хүмүүст шийтгэлийг буулгаад байсан. За гэтэл энэ үед нь яасан бэ? Зарим хаадууд нь хэлсэн үг болгоно нь биелээд байгааг харсан зарим хаадууд нь Библийг шатааж устгаж эхэлсэн. За энэ үед нь Библиэд итгэдэг тийм ээ нөө? Бурхныг хайрладаг ийм хүмүүс нь энэ амьтны арсан дээр бичсэн энэ Библийн Бурхны үгийг ваарнд хийж агаад агууд нуучихсан байсан. Агууд. За ингээд энэ агуу нь 1947 онд Израилийн Кумран гэдэг агуугаас энэ амьтны арсан дээр бичигдсэн энэ Библи маань ваарн дотроос олдсон байж байгаа. Тэгэхээр маш эртний зүйл байгааз за энийг ваарн дотор хийгээд хадгалж нууж исэн. Ягаад гэвэл бүх Библийг устгаж шатаах гэдээсэн учраас. Тийм ээ нү? За ингээд ваарн тэгээд нуучихсан. За энэ нь бас давхар юу болсон гэхээр бүх үг нь нэг үрслэн биелээд байсан учраас шатааж устгаж явахын хажуугаар Библи бол үгүй хэвлэж орчуулж гаргахтаа хүртэл дандаа болсон гэж буруу зүйл бичдэг гэж ийм яриа гарч ирсэн байсан байна. За тийм учраас л энэ яриаг 1947 онд энэ хуучин гэрээний бичээс энэ агуу дотроос олдсноороо бүрэн үг болсон. За Библиэлд бичигдсэн бүх үг үсэг нь нэг бүрчлэн одооны бидний харж байгаа Библиэд яг адилхан байна гэдгийг эрдэмтэд судлаад гаргаад ирсэн. За ингээд энэ агуугаас олдсон, ваарн дотроос олдсон амьтны арсан дээр бичигдсэн Библийг ингээд эрдэмтэд гаргаж ирээд судалж утсан байна. Нэг бүрчлэн. Ингээд судлаад нэг бүрчлэн ингээд үтсэн. Гэтэл яг одоо бидний уншиж байгаа, итгэж байгаа энэ Библийн үгнээс нэгэн ч зөрөөгөө бүгд таарсан. Тийм учраас л Библийг үгүйсгэж байсан, та нар хэвлэж гаргах болгондоо ингээд болсон гэж буруу бичээл ингээд гаргадаг байсан юм байна гэсэн тийм яриа бүгд байхгүй болсон. Библи чинь анханасаа бичигдэгтэл яг одооны бичсэн үг нь тэр чигээрээ байгаа юм байна. Ягаад гэвэл энэ 3500 жилийн өмнө амьтны арсан дээр бичигдсэн Библи олдоод судлаад үзсэн чинь яг одооны уншиж байгаа Библиэд нэг үг үсгэн зөвлөгөө таарсан учраас үгсэн байна. Библи анханасаа л ингэж бичигдсэн юм байна. Тэр үг үсэг нь одоо яг тэр чигээрээ байгаа юм байна. Тийм учраас Библиэд итгэхэд ямар ч асуудалгүй юм байна. За ингээд хүн төрлөختөн Библийг яасан бэ? Хүлээн зөвшөөрсөн байхгүй. Ингээд 47 онд Кумран гэдэг агуугаас олдсон амьтны арсан дээр бичигдсэн хуйлмал бичээсүүд бүгдийг нь баталж өгсөн байж байгаа. Ингээд бүгдийг судалж утсан нэг ч үг үсгэн зөвлөгөө бүгд таарсан. Үнэхээр гайхалтай байна. Тэгвэл Библи 3500 жилийн өмнө бичигдсэн яг тэр чигээрээ байгаа нь үнэн байна уу? Нэг ч үг үсгэн нэмэгдээгүй, хасагдаагүй. Яг тэр чигээрээ байж байгаа. Тийм учраас л Библи ийм урт хугацаанд биднэр дээр ирэхдээ маш олон шалгуураар дамжиж орсон. Гэтэл эрдэмтэд маш удаан хугацаанд судалж үзсэн нэг ч буруу зүйл олоогүй. Нэг ч худлаа зүйл олоогүй. Тийм учраас л хүн төрлөختөн Библийг бүгд хүлээн зөвшөөрөөд одоо тэр их хэмжээгээр зарагдаад байна. Тийм үү? Тэгээд маш их хэмжээгээр хүмүүс уншигдаад байгаа юм. За тэгвэл яагаад тийм их бичигдсэн хэрнээ? Яагаад тийм их олон хүн уншдаг юм бол? Яагаад тэгж их хэмжээгээр зарагддаг юм бол? За энэний хариултыг нь авахгүй. Анханасаа бичигдсэн үнэн одоо хүртэл байна. Тийм үү? Донд нь ямар ч өөрчлөлт ороогүй учраас. Тийм л учраас Библи маань маш үн цэнтэй. Тэгээд дээрэс нь Исая 34:16 дээр эзний номоос олоод уншигтун. Тэдгээр нэгэн ч алдахгүй, нэгэн ч алдахгүй.
Учир нь түүний ам альдаж сүнс нь тэднийг цуглуулсан юм аа. Эзний номоос олоод унших юм бол тэдгээрээс нэгэн ч алга болохгүй гэж. Библиэлд бичигдсэн Бурхны өмнөөс нэгэн ч алга болохгүй, нэгэн ч иждээ алдахгүй. Тийм ээ? Яг бичигдсэний дагуу бүгд хоорондоо таарч яг л Бурхны хэлсэн үг нэг бүрчлэн биелэж байгаа. Тэгээд сүнс нь тэднийг цуглуулсан юм аа. Ариун сүнсээр бичигдсэн гэсэн биз дээ. Тийм ээ? Яг тэрнийхээ дагуу нэг бүрчлэн бичигдсэн. Ийм чухал ном. За, тэгвэл Библийг ямар сэтгэлээр сурах ёстой вэ? Заараарай. Та нар сонссоор байтал огт ухаарахгүй. Харсаар байтал огт ойлгохгүй. Учир нь энэ ард түмний зүрхэн хатуур чихээрээд дөнгөж сонсон нүдэ анжээ. За, зүрх сэтгэл нь хатуу байлаа гэж юу гэсэн үг вэ? Энэ надад ямар ч хамаагүй. Тийм ээ? За, энэ Библийг сурсан ч сураагүй ч надад ямар ч хамаагүй. Ийм сэтгэлээр сонсч байвал сэтгэл чинь хатуу байна. Ойлгосноо? Ерөөсөө тэр үг сонсоод хичнээн сонсоод сэтгэлд чинь итгээгдэхгүй. За ингэж сонсох юм бол энэ удаагийн семинараар дамжуулаад чухал мөнх амийг олж авч чадахгүй болчихно. Тийм учраас сэтгэлээ юу вэ? Нээх хэрэгтэй. Ийм олон баримт нотлохыг хараад тэгвэл Библи чинь үний юм биш үү? За ингэж бодож байгаа хүүхдийн сэтгэл нээлттэй байна. Хэлсэн үг болгонд хүлээж авна. За энэ хүн шиг байж болохгүй нэ шүү дээ, тийм ээ нөө? Юу ч бодоогүй нойрмоглол унтгаал уур нь хүрээ суужаж болох нь уу? Болохгүй байна. Их чухал учраас л энэ семинарыг хийж байгаа юм байна шүү дээ. Тэгвэл би их анхааралтай сонсох хэрэгтэй юм байна. Тийм ээ нөө? Одоо нэгэнт би Библийг сурахаар ороод ирсэн юм чинь үнэхээр үний юм уу? Үнэн бол түүнд итгэж. Ийм сэтгэлээр сонсох хэрэгтэй. За нойр нь хүржээвэл яаж хийж байгаа л нүдэ нээж байгаа сонсох хэрэгтэй шээ. За яа. Унтаж болохгүй шүү дээ. За тэгвэл Үйлс номны 17-гийн 11-12 дээр ийм чухал зүйл байна. Харин тэднийхэн Тесалоникийн хүмүүсийг бодвол уужим сэтгэлтэй байсан бөгөөд тэд үгийг дуртай яг хүлээн авч эдгээр нь үнэн эсхийг мэдхийн тулд судрыг өдөр бүр нэгтлэн үзэж байлаа. За манай хүүхдүүдийн сэтгэл яг ийм байх ёстой. Зүрх сэтгэл нэг уужим байх хэрэгтэй. Тийм ээ нөө? Зүрх сэтгэлээ уужим. Энэ Библийн нэг удаа сайн сураад үзье. Сонсоод үзье. Тийм байгааз? Тэгээд юу гэж юм? Үгийг дуртай яг хүлээн авах хэрэгтэй. Үгийг сонсоод баримт нотлох нь байж байгаа юм бол үнэн байна шүү дээ. Тийм байгааз? Ингэж хүлээж аваад үнэн эсхийг мэдхийн тулд судрыг өдөр бүр нэгтлэн үзэж байна. За үнэн эсхийг нь яах ёстой гэж юм? Судалж нэгтлэх хэрэгтэй гэж байгааз? Шууд хэлэнгууд нь заагаа итгэлж болох нь уу? Өөрөө итгэж авахын тулд судлах хэрэгтэй. Яг үнэнд итгэхэд ямар баримт нотлохоо байгаа юм. Тийм ээ? Үнэхээр тэр баримт нотлохоо байгаад үнэн байх юм бол Библи үнэн юм байна. За ингэж хүлээж авна гэсэн үг. За Библи үнэн гэсэн шүүгээ шууд итгэж болохгүй нэ шүү дээ. Итгэхийн тулд судлах хэрэгтэй. Судлаад үзсэн чинь үнэн байвал хүлээж авч итгээрэй. Үнэн байгаад хахад зөрүүдлээд болохгүй шүү дээ. Ойлгосноо? За одоо энэ аяганд ус байх болов ус байхгүй болов? Байгаа гэдэг хүүхд нь гараа өргөдөө. За байхгүй гэж байгаа. За мэдэхгүй гэж байгаа. За мэдэхгүй гэж байгаа нэг цөөхөн гараа өргөж байна те. За мэдэхгүй гэж хэлсэн хүүхдэд нь яг зөв онж хэлсэн. Яагаад? Энд ус байгаа юу байхгүй гэдэг та хүн харсан уу? Хараагүй. Тэгсэн мөртөө ус байгаа гэдэг нь те. Тэгтэл ус байхгүй л яах вэ? Тэгвэл ус байхгүй гэж хэлсэн хүүхд нь ус байж ивэл яах вэ? Гэтэл мэдэхгүй гэж байгаа хүүхдүүд нь яг зөв хариулж байгаа. Ягаад гэвэл баталгааг нь хараагүй байна. За одоо ингээ харсан чинь ус байгаа болов? За ус гоцсон уу? Ус байна уу? За одоо тэгвэл энэ аяганд устай айгуу усгүй айгуу? За устай гэж байгаа нь гараа өргө. За усгүй гэж байгаа нь гараа өргө та. Тэ байхгүй шүү дээ. Ягаад тэгэхээр устай гэдгийг бүгд харсан уу? Ус байсан биз дээ энд? За тэгвэл одоо ямар ч эргэлзээг болсон уу? Яг зөв. Одоо яг Библийг сурахдаа ингэж сурах хэрэгтэй. Шууд таагаад итгээд ээж болохгүй. Буруу итгэж шүү дээ, тийм ээ нөө? Тийм учраас л Библи би Бурхны үгэнд итгэхийн тулд хэлсэн үг нь ямар баримт нотлохоор нотлогдож байгаа юм. Тэгвэл баримт нотлох нь гараад ирэх юм бол Библи чинь үний юм байна шүү дээ.
За ингээд итгэсэн итгэл бол хизээч хөдлөхгүй. Ойлгосноо? За шууд таагаад итгэх юм бол яах нь вэ? Буруудна гэсэн үг. Яг зөв. Тийм учраас одооноос яг итгэх бүх зүйл анхаарлаа хандуулах зүйл чинь ерөөсөө юу вэ? Баримт нотлохыг хараад үнэн бол хүлээж аваарай. Ойлгосноо? Баримт нотлохыг харсан хэрнээ зөрүүлж болохгүй шүү дээ. За одоо ингээд буруу бодож байсан бол ингээд зөв ухаарах юм бол баяр хөөртэй болж байна. Тийм байгааз? За одоо хүүхдүүд маань Библи тэгвэл манай Монголд хизээ ирсэн юм болоо Бурхны үг. Энийг бас сайн сурах хэрэгтэй. Энэ юу вэ гэхээр 1846 оны Монгол уйгуржин бичгээр бичигдсэн Библи байна. За тэгвэл Монголд энэ Библийг буюу Бурхны үг хэдэн орж ирсэн гэж байна? 1846 онд Монгол уйгуржин бичгээр бичигдсэн. Гэхдээ одоогоос 710 жилийн өмнө ороод ирчихсэн байсан манай Монголд. 710 жилийн өмнө амьдарч ирсэн хүмүүс Библиэд итгэж ирсэн гэсэн үг. Ойлгосноо? Тэгвэл энэ 710 жил гэх юм бол Чингис хааны үе шүү дээ. Тийм ээ нү? Чингис хааны үед амьдарч байсан манай 6 том аймаг байдаг Монголын. Найман, Хэрээд, Мэргэд, Онгууд, тийм ээ нү? Татар. Ингээд аймагуудаас 4 аймаг нь бүр Христ итгэлтэй байсан. 4 том аймаг нь. За одоо ингээд 8 аймаг гэх юм бол одоо энэ Увс, Ховд, Говь Алтай гэх тэр хавийнхан тэр чигээрээ Библиэд итгэдэг байсан гэсэн үг байхгүй дээр үед. За Мэргэд гэдэг нь болохоор одоо байгаль нуураас манай Сэлэнгийн нуур хүрт, Сэлэнгийн одоо энэ Сэлэнг мөрөн хүртэл энэ хэсгийн бүх хүмүүсүүд юу вэ? Библиэд итгэдэг байсан. За тэгээд нөгөө хоёр одоо аймагуд нь хүртэл юу вэ? 4 том аймгийн 6 том аймгийн 4 аймаг нь тэр чигээр Христ итгэлтэй байсан. Хэрээд аймаг, тийм ээ? Тэгэхээр чин монголчууд эрт дээр үеэсээ Бурхны үгээр Библиэд итгэдэг байсан байхгүй юу? Одоо бидний үеэс л Библиэд итгэдэг хүмүүс гарч ирээд байгаа юм биш. Чингис хааны үеэс л Христ итгэлтэй хүмүүс маш олон байсан. Тийм учраас л бид бүхэн энэ Библийг сурахад одоо өөр улсын манай одоо Монголынх биш гэж бодох ямар ч хэрэг байхгүй. Тийм ээ? Эрт дээр үеэсээ манай Монгол улсын маань Христ итгэлтэй маш олон бүр 4 аймаг байсан. Тийм учраас л Монгол уйгуржин бичгээр энэ Библи маань аль эртнээсээ бичигдээд уншигдаж итгэгдэж байсан. За ингээд маш олон хүмүүс Библиэд итгэсэн. Хүүхдүүд нь хүртэл дагаад яаж исэн бол Христ итгэлтэй байсан гэсэн үг байхгүй. За тэгвэл эндээс харах юм бол за Библийн Монгол орчуулгын хамгийн анхных нь Италийн Монтекорино хотоос гаралтай Женовангийн англи хэлээр бичигдсэн 1247-аас 1328 оны орчуулга гэж байгаа. Тэгэхээр маш эртний зүйлүүд бичигдсэн байгааз. За тэгээд манай Монголын нийслэл хар хоринд байсан шүү дээ. Одоо өөр хангаад. Улаанбаатар тийш байна. Эрт дээрээ өөр хангаад байсан байхгүй юу? Манай Монголын нийслэл хар хоринд. За хар хорин нийслэл юм яг гол дунд нь энэ мөнгөн мод гэж байдаг. Энийний орой дээр нь бүрээ үлээж байгаа тэнгэр элчийн дүрсэл байдаг. За хэрвээ монголчууд Библиэд итгэдэг байсан бол тэнгэр элч гэж мэдэх болов? Мэдэхгүй тийм. Тийм учраас эрт дээр үесээ Библиэд итгэдэг, Библиэл дээр л тэнгэр элчийн талаар гарч байгаа учраас үнэнд итгэжээс учраас нийслэлийнхаа яг төв донд мөнгөн мод гэж босгоод тэрний орой дээр тэнгэр элчийн дүрслэлийг хийсэн байж байгаа. Бүрээ үлээж байгаа. За энэ маань үргэлжлээд бидний өдөр тутамд харагддаг мөнгөн дэсгэрт байгааз. За энэний ардталт нь юу байдг вэхээр ийм зүйл байж байгаа. Бүрээ үлээж байгаа тэнгэр элчийн дүрслэл байж байгаа. Тийм байгааз энийг анзаарч харж байсан уу манай хүүхдэд? Тоог нь хараад байсан уу? 50,000 10,000 тоог нь хараад байсан байна. За одоо магадгүй 5-10 мянган төгрөг олдох юм бол ингээд сайн ягталж хараарай. Ойлгосноо? Энэ бүрээ үлээж байгаа тэнгэр элчийн дүрслэлийг мөнгөн тэмдэгтэн дээрээ Монгол улс хийсэн байна. Тийм байгааз? Тэгвэл эртээр үесээ Монгол үндэстэн Христ итгэлтэй байсан гэсэн үг. Тэгэхээр энэ бол гадны шашин ерөөсөө биш. Монголчууд эртээр үесээ жинхэнэ Библи бичиж өгсөн Бурхандаа итгэдэг байсан байна. За энэ Библийн энэ жинхэнэ Бурхныг л хүүхдүүдтэй зөвөр нь ойлгуулж ухааруулах гад энэ семинарыг хийж байгаа. За тэгвэл Библи маань за Монголоос бусад гадаад улс үндэстэнүүдэд
ямар их үр нөлөөтэй, ямар үн цэнтэй ном бэ гэдгийг одоо багш нь харуулъя. За энэ хаанхын ерөнхийлөгч үлээ? Америк улсын ерөнхийлөгч те. За Америкийн ерөнхийлөгч ерөнхийлөгч болох тангарага өргөдөг. За тангарага өргөхдөө Библиэд гараа тавьж байгаа тангарага өргөдөг. Гэтэл энэ бол албан ёсоор Библиэлд заавал гараа тавьж тангарага өргөх гэсэн үг байхгүй энэ дэр. Гэтэл ерөнхийлөгч болж байгаа хүн болгон юу вэ? Бурхны үг үнэн учраас би Америкийн нэгдсэн улсыг удирдахдаа Бурхны үгийн дагуу үнэнч зөв шударгаар удирдана гэж тангар өргөж байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? За энэ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч ядуу хүн болов ямар хүн бол? Маш баян хүн шүү дээ, тийм ээ үү? Эрх мэдэлтэй болов эрх мэдэлгүй бол? Маш өндөр эрх мэдэлтэй учраас л ерөнхийлөгч болж байгаа шүү дээ, тийм ээ үү? Тэгвэл энэ хүн тангар өргөх ёслолоо Библиэд гараа тавьж тангар өргөж байна. Тэгвэл Библи ямар үн цэнтэй вэ? Маш үн цэнтэй байгаа шүү дээ. Хэрвээ Библиэд үн цэнэгүй ном байсан бол өөр юм дээр л гараа тавиад тангар өргөж явах хэрэгтэй, тийм? Гэтэл Америк улсын ерөнхийлөгчийн тангаргаа өргөхдөө Библиэд гараа тавьж байна. Тэгвэл бид бүхний сурж мөн итгэх гэж байгаа энэ Библи маань ямар үн цэнтэй ном бэ? Маш үн цэнтэй байгааз. Дээрээс нь Америкийн нэгдсэн улсын үе үеийн ерөнхийлөгч нарын хэлсэн чухал үгнүүд байдаг. Араараа Томас Джефферсон гэдэг хүн Америк улс Библиэлд оршин тогтнодгоо гэж хэлсэн. Дараад нь Рузвельт гэдэг хүн бүрэн төгс амьдрыг гэвэл заавал Библийг сурах хэрэгтэй. Абрахам Линкольн Бурхны хүн төрлөختөнд төгсөн хамгийн эрхэм бэлэг бол Библи юм аа. Энэ том улс төрийн ерөнхийлөгч нар бүгдээрээ явж байна. Библийг ямар үн цэнтэй эрхэм ном бэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Тийм үү? Тийм учраас л Бурхны үгийн дагуу Америкийн нэгдсэн улсын ард түмнээ хамгийн зөв шударгаар удирдах байсан байна. За тэгвэл Библийг сурж байгаа бидний хамгийн гол зорилго бол энд гарч байна. Иохан 5:39. Та нар бичвэрүүдэд мөн хэн бий гэж боддог тул түүнийг нэгтэлдэг. Тэдгээр нь намайг гэрчилдэг билээ. За юу гэж байна? Библи дотор юу байгаа гэж байна? Мөн хэн байгаа. Бид нар Библийн семинар сууж байгаа шалтгаан юу ах нь? Мөн хэмийг олж авахын тулд. Мөнхийн диваачнд очих арга замыг олж авахын тулд. Тэр бүх зүйл нь Библиэд бичээстэй байгаа юм. Тийм л учраас манай хүүхдүүд анхааралтай суух хэрэгтэй. Ойлгосноо? За, улаан замцд. Нашаараарай. Суугаарай. За, одоо нэрийг мэдэхгүй юм чи одоо өнгөөр нь л яриа шүү дээ, тийм ээ. За, унтаж болохгүй сайн сонсох хэрэгтэй. За, эхний цаг ингээд семинар хэлж байгаа учраас жоох ихлээр сууд бас дасааг уцаад жоох ядарч магадгүй. За, нэг 5 минутын амралт авъя заяа. 5 минут амраад тэгээд өргөжлүүлээд дараагийнхаа за хичээлийн цаг руу орно. За одоо бол 40 минут л үлдсэн байна. За ёо. 45 минут суудаг байстэй. Тэ? За тэгвэл одоо 5 минут завсарлаад за тэгээд буцаад ороод ирээрэй. За. За бүгдээрээ өргөжлүүлээд за чухал зүйлээ сурцгаа өгдөө. За бүгдээрээ Библи за бүтээл бурхан гэсэн сэдвээр өнөөдөр сурж байгаа шүү дээ эхний цаг тийм ээ. За тэгэхээр бүгдээрээ Библийн талаар бүгдээрээ сая ойлгож сонсож хүлээж авлаа. За Библи хэний үг гэсэн бэ? Бурханы үг. Хэдэн хүнээр бичсэн бол? За 40 орчим хүнээр бичсэн тийм. За хэр удаан хугацаанд бичсэн бэ? 1600 жилийн хугацаанд бичсэн тийм. Удаан хугацаанд бичигдсэн ном гэд л орно. За дэлхийд дээр хамгийн гүншигдсэн, хамгийн их зарагдсан ийм чухал ном байна гэсэн. За ийм чухал зүйлийг бид өхөн сурж байгаа гэсэн байна. За одоо дараагийн сэдэв маань юу бах нь? Бүтээлийн талаар одоо бүгдээрээ сурах гэж байна. За бурхан бол бүтээгч бурхан. За тэгвэл Библи ихэхдээ 1:1 дээр эхэнд бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ. За ингэж эхэлж байгаа. За тэгэхээр эхэнд гэдэг маань бүх зүйлийн эхэнд за бурхан тэнгэр ба газрыг бидний амьдарч байгаа энэ дэлхийн ертөнцийг бүтээсэн гэж хэлсэн байна. За тэгвэл үнэхээр бүтээсэн байхын тулд түүнд итгэхийн тулд яах ёстой вэ дээр? Бүтээсэн бүтээлийг нь хараад үнэхээр хэлэгдсэн үг нь үнэн байвал баримт нотлохыг нь хараад яах ёстой вэ? Итгэхэд болно, тийм ээ? За шууд итгэж болох уу, болохгүй юу?
За яаж итгэх нэлээ? Сонсоод баримт нотлогыг нь хараад тэгээд итгэх ёстой тий. За итгэл гэдэг чинь юу лээ? Энд ус байгаа юу? Байгаа юу байхгүй юу? Байгааг хэлж болохгүй шүү дээ. Би бүгдийг ууцсан байл яах вэ? Тэр хотлоо олчин тий. За тэгэхээр за мэдхгүй гэхэд болно. Тэгээ баримт нотлогыг нь яах нь вэ? Ингээ харсан чинь ус байж байвал эн чинь устай аяг байна. За одоо тэгвэл ус байгаа юу байхгүй юу? Байгаа гэсэн. Одоо харцсан юм чинь тийм ээ нөө? За одоо тэгвэл сайн анхаараа хөөдөө тий. Бид бүхэн Бурхны бүтээсэн бүтээлийг харах гэж байна. За тэгвэл үнэхээр бүтээгдсэн юм уу? Аяндаа бий болсон юм уу? За энийг харна. Тэгтэл бүх зүйлийг нь Бурхан бүтээсэн гэж хэлснийхаа дагуу бүх баримт нотлохоо таарч ивэл бид нар яах нь вэ? Энийг Бурхан бүтээсэн юм байна. Тийм ээ нү? За ингээд итгэнэ гэсэн үг. Шууд таагаад итгэж болохгүй шүү дээ. За тийм учраас Эхлэл 1:1 дээр эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ. За тэгвэл эхэнд Бурхан бүх зүйлийг бүтээсэн гэж байна. За тэгвэл би үнэхээр бүтээсэн юм уу? Сайн анхаарч ажиглаж харъя. Надад итгүүлэх баримт нотлохоо байна уу? За бүгдээрээ харъя. За энэ бүгдээр тоо бүгдээр харъя. 1 3 5 7. Ийм байгааз. За энэ ямар тоо юм болоо? Юуны тоо юм болоо гайхаж чинь үү? За энэ бол Фибоначчи теорем буюу энэ маш чухал зүйлүүд. За энэ болохоор цэцгэний дэлбэг энэ тоогоор харж болно. За нэг дэлбэтэй цэцэг байж болдог. Тийм ээ нү? За 3 дэлбэтэй цэцэг байдаг. 5 дэлбэтэй цэцэг байна. За энэ бол маш чухал зүйлүүд байгаа. За тэгэхээр аяндаа бүтсэн бол ингэж бий болох боломжгүй. Бурхан яг нэг бүрслэн яг энэ тоон дарааллын дагуу цэцгэний дэлбэнүүдийг бий болгож өгсөн. Хараарай. Тийм учраас энэ бүх зүйл дистара эмх журамтай байгаа. Энэ дэлхий дээр байгаа бүх бүтээгдсэн зүйлсүүд нь аяндаа бий болох зүйл нэг ширхэгч байхгүй. За энийг харах юм бол энэ цаг гэдэг зүйлийг хэн нэгэн бүтээсэн болов аяндаа гараад ирсэн болов? Бүтээсэн хүнийг харсан уу? Хараагүй мөртлөө энийг хүн л бүтээсэн байна. Тийм байгааз? За энэ цагийг бүтээсэн хүн юуг харж агаад энэ цагийг бүтээсэн болов? Мэдгүй? Юу юм бол? Одоо энэ дэлхийн эргэлдэж байгаа нар сар оддыг тийм ээ нү? За энэ бүх зүйлүүдийг харж байгаад энэ цаг гэдэг зүйлийг бүтээсэн байж байгаа. Энэ нар нэг ч удаа нэг секунд дойлоор хоцорч юм уу төрүүлж мандаж байгаагүй. Яг л тогтсон цагтаа мандаад тогтсон цагтаа жаргаж байгаа. Тийм ээ нү? Өнөөдрийг хүртэл нэг ч удаа энэ зөрчигдөж байгаагүй. За тэгвэл энэ эргэлтийн хугацаа энэ цагийг бүгдийг нь хараад энэ хүний зохион бүтээсэн зүйл нь цаг байна. За энэ цаг бол тэгтээ алдаж болдог тийм. За энэ дуусах юм бол яах нь вэ? Хоцрол эхлэн тийм. Гэтэл дэлхий бол энэ нар сарын хөдөлгөөн болж ерөөсөө нэг ч удаа зөрчигдөж байгаагүй. Яг бүтээсэн, яг тогтоож өгсөн тэр дестара цаг хугацааныхаа дагуу бүгд юу вэ? Таарч явж байгаа. За энийг хараарай. Тэгэхээр бид цаг хугацаа шиг ийм гүнзгий мөртлөө нууцлаг зүйлийн мөн чанарыг яаж олж мэдэх вэ? Ингэх нэг арга бол цаг хугацааг хэмжих явдал. Бид мянган жилийн туршид цаг хугацааг хэмжихийн тулд олон янзын цаг хэрэглэсээр ирсэн. Хүн төрлөختний олж нээсэн анхны цаг бол өдөртөө ганцхан удаа цогтөг байжээ. Энэ бол дэлхийн эргэлт. Манай гаригийн тэнхлэгээ тойрон эргэх хөдөлгөөн нарыг бүтэн жилдээ нэг тойрох хөдөлгөөн зэрэг нь үргэлж давтагддаг байсан. Бид цаг хугацааг хэмжихдээ хамгийн түрүүнд эх дэлхийн хөдөлгөөнийг ашигласан юм. За цаг бүтээхэд энэ дэлхийн эргэлт тийм ээ үү? Тэгээд нар сарны эргэлт энэ бүгдийг харж тооцоолоод цаг гэдэг зүйлийг хүн бүтээж гаргаж ирсэн байна. За түүнээс дээрүүд элсэн цаг байсан байж тээ тийм байгааз. Гэтэл одоо бидний хэрэгжилж байгаа цагийг нар сарны окторгийн хөдөлгөөнөөр дамжуулан яг тогтсон тэр эргэлтэнд тааруулсан цагийг бий болгосон байна. За тэгвэл Исая 40:26 дээр
хараага өндөр дөргөн тэдгээрийг хэн бүтээснийг харагдав. За одоо юу гэсэн үг вэхээр энэ бүх зүйлийг хэн бүтээсэн юм бэ? Одоо ийм асуулт гарч ирэх хэрэгтэй. Энэ нар сар оддыг энэ дэлхий дээр байгаа бүх зүйлүүдийг хэн бүтээсэн юм бэ? Энэ аяндаа бий болсон юм уу? Хэн нэгэн бүтээсэн юм уу? Одоо бид нар судлах хэрэгтэй байгааз. За тийм учраас судлаад үзэхэд гарцаагүй хэн нэгэн бүтээгдсэн байх юм бол тэр бүтээсэн нэг нь хэн бэ гэсэн үг. За одоо бүгдээрээ тэгвэл энэ дэлхийг энэ нар сар оддыг яаж бүтээсэн бэ гэдгийг Библиэлд Бурхан өөрөө бүгдийг биччихсэн байна. Библи ихдээ юу гэсэн лээ? Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ гэж хэлсэн тийм. За тэгвэл үнэхээр бүтээсэн юм уу? Бүгдээрээ судлаад үзье. За Бурхан энэ дэлхийг 6 өдрийн дотор бүтээсэн гэж байгаа. Библиэлд тэгж бичсэн байна. 7 дахь өдөр нь амарсан гэж байгаа. За тэгвэл сайн анхаарал тараарай. 6 өдрийн дотор юу бүтээсэн болоо? За эхний өдөр нь гэрэл гэдэг зүйлийг бий болгосон. Бурхан. Гэрэл бий болдгоо гэсэн чинь гэрэл бий болсон. Тас харанхуй газар байж байгаа л гэрэл бий болгоор ямар байдаг вэ? Гоё байдаг уу? Сайн тог тасарч байгаа л ирсэн чинь гоё байсан уу? Гоё байсан тий. Тэгвэл энэ дэлхийн ертөнц анх тас харанхуй байсан байна. Гэтэл Бурхан гэрэл бий бол гэж хэлэх үед гэрэл бий болсон. Эхний өдөр энэ. Тийм ээ нөө? За хоёр дахь өдөр нь тэнгэр окторгой бий болог гэсэн. Тэнгэр окторгой бий болсон. За гурав дахь өдөр нь энэ дэлхий дээр ургамал бий бол гэж хэлэхэд ургамал ногоо бүгд ургаж эхэлсэн. Одоо зам болоод ирсэн чинь ногоороо эхлэхээр ямар харагдаж байна? Гоё харагдаж байна уу? Бурхан 3 дахь өдөр яасан бэ? Ургамал ногоо бүгднийг ургуулж эхэлсэн. 4 дахь өдөр нь юу вэ? Нар сар оддыг бий болгосон. Нар сар оддыг тэнгэрт байрлуулсан. За тэгээд 5 дахь өдөр нь загас болоод шувуудыг бүтээсэн байна. 5 дахь өдөр нь усан дотор амьдардаг загсууд бий болоод тэгээд агаар тэнгэрт нисэж байгаа шувуудыг Бурхан бүтээсэн байна. За 6 дахь өдөр нь яасан байна? Амьтдыг бүтээсэн байж байгаа. Тэгээд дээрэс нь хамгийн чухал зүйл нь хүн. Амьтдыг бүтээгээд тэгээд хүнийг бүтээсэн байж байгааз. За тэгвэл энд маш чухал дистарал байж байгаа. Хав харанхуй байж байгаад гэрлийг өгөхгүй байж байгаад ургамлыг ургуулъя гэвэл болох нь уу? Болохгүй байгааз. Тийм учраас энэ санамсаргүй бий болох зүйл байна уу? Бүгдийн дистаратай нэг бүрслэн Бурхан бүтээсэн байна уу? Яг дараалалаар хоож байгааз эхлээд гэрлийг өгж байж. Дараад нь юу вэ? Тэнгэр окторгойг бий болгож байгаад хуурай газрыг бий болгож байгаад ургамал ногоог ургуулж байна. За тэгээд тэрэн дээрээ нар сар оддыг тэнгэрт байрлуулж байна. Харанхуй болохоор сар гэрлээ тусгаж байгаа тийм. За дээрс нь өдөр болохоор нар тусгаж байна шүү дээ тийм байгааз. За түүний дараа юу бахна вэ? Усан дотрыг шуудыг загсыг тэнгэрт шуудыг бүтээж байгаа. Энэ шувууг болоо загсыг яагаад 5 өдөр бүтээсэн юм болоо? Усан дотор байгаа тэр загас яагаад хүнтэй адилхан амьсгалахгүй мөртлөө усан дотор яваад идэх юм болоо? Тэ? Тэнгэрт байгаа шууд яаж нисдэг юм болоо? Гэтэл энэ усан дотор тэр загсыг сэлж байгаа тэнгэрт нисэж байгаа шуудыг харах юм бол энэ аяндаа бий болох уу? Хүн заавал бүтээгдсэн байх болов? Бүтээгдсэн байна. Тийм байгааз бүтээхгүй бол аяндаа бий болох боломжгүй юм. Тийм учраас Бурхан заавал 5 өдөр далай дотор байгаа амьтдыг тэнгэрт нисэж байгаа шуудыг бүтээсэн шүү гэдгээ хэлж өгч байна. За тэгээд 6 дахь өдөр нь энэ дэлхий дээр байгаа амьтдыг бүтээсэн бүгднийг. Бүх амьтдыг бүтээсэн үнэхээр сайн үзэгсэлтэй сайхан амьтдыг Бурхан бүтээгээд хамгийн сүүлд нь хамгийн үнцэнтэй хүн болох бид бүхнийг бүтээсэн баггүй. Ойлгосноо? За тэгвэл хамгийн чухал энэ нар сар од ургамал шууд энэ бүх зүйлээс хамгийн үнцэнтэй нь ганцхан хүн. Ойлгосноо? Бид бүхэн хамгийн үнэтэй эрхэм нэгэн. Бурханы хувьд бүх бүтээлүүд дотроос хамгийн үнцэнтэй нь ганцхан хүн баггүй. Хүнийг энэ дэлхий дээр амьдруулахын тулд өмнө нь бүх зүйлийг нь бэлдэж өгсөн байж байгааз энэ бол Бурханы өгсөн дистара эмх журам юм.
Юу ч бүтээгээгүй хав харанхуй байж хад ургамал ногоо амтанд бүтээгээгүй байж байгаа шууд хүнийг бүтээгвэл хүн амьдрч чадахгүй. Чадахгүй учраас эхлээд бүх зүйлийг нь бүтээж байгаад хамгийн сүлд нь хүнийг бүтээж байгаа юм. Хүмүүс биднийг хамгийн их хайрладаг учраас хамгийн сайхан газар хүнийг байлгахын тулд бүх зүйлийг нь эхлээд бүтээсэн байна. За тэгвэл Бурхан гайхалтайгаар хүндрэлтэн буюу энэ дэлхийг ингэж бүтээсэн. Тэгээд бүх зүйл нь аяндаа бий болоогүй шүү гэдгийг нэг бүрслэн хэлж өгч байгаа. Нэг бүрслэн Бурхан бүгднийг хүний төлөө бүтээж өгсөн. Бид бүхний төлөө бүтээж өгсөн. Еврей 3:4-дээс харуул учир нь аливаа хэн нэгнээр баригддаг. Харин бүх юмсыг барьсан нь Бурхан юм аа. Энэ барилгыг хүн барьсан уу? Аяндаа бий болсон уу? Барьсан хүнийг харсан уу? За зарим нь харсан ба зарим нь хараагүй бах те. Гэхдээ хүн барьсан үнэн үү? Өөр аяндаа гинт бий болоогүй үстэй. Энийг би барьсан хүнийг мэдэхгүй ч гэсэн хүн л барьсан байна. Шууд мэдж байгаач. За энэ дэлхий дээр байгаа бүх барилга хэн нэгнээр л баригдсан байж байгаа. Тийм үү? Хэн барьсныг бид нар мэдэхгүй ч гэсэн хүн л барьсан байна. Яг үүнтэй адилхан энэ дэлхий дээр байгаа бүх ургамал амтан сансар өгтрөгөд байгаа одод нар сарыг Бурхан бүтээсэн байна. Тийм багаз бүх юмсыг барьсан нь юу гэж? Бурхан гэж юм. Тэгвэл дэлхий дээр байгаа бүх зүйл Бурханы бүтээл байна. Бурхан бүгднийг бүтээсэн гэсэн үг. Энэ дэлхий дээрээс нэг ширхэгч аяндаа гинт бий болоод гараад ирэх зүйл нэг ширхэгч байхгүй. Бүгд бүтээгдсэн байна. Энэ чуулганы байран дотор байгаа энэ бүх зүйлийг манай хүүхдүүднийг ажиглаад харах юм бол аяндаа гараад ирчихсэн зүйл байна уу? Хүн хийгээгүй шууд гарч ирсэн зүйл байна уу? Нэг ширхэгч байхгүй, тийм ээ? Бүгд хүн хийсэн байна. За тэгвэл яг үүнтэй адилхан дэлхий дээр байгаа бүх зүйлийг Бурхан нэг бүрчлэн бүгдийг бүтээсэн байж байгаа. За тэгвэл бүгдээрээ үнэхээр бүтээлүүдийг нь хараад ямар Бурхан бэ гэдгийг таньж мэдэх хэрэгтэй. За тэгвэл энэ барилгыг хэн нэгэн барьсан уу? Барьсан хүнийг мэдгүй. Тэгвэл хүн л барьсан байна. Тийм бааз? Аяндаа бий болох ямар ч боломжгүй байгаа зү. Тийм байна уу? За тэгвэл энийг хэн бүтээсэн бол? Бурханы бүтээл байна. Энэ аяндаа бий болох боломжгүй. За одоо ингээд газар дээр байгаа барилга байшин харахад хүн бүтээсэн гэдгийг итгээд байна, тийм? Жохон дээшээ сансар руу харахаар нэрээ хэн бүтээсэн юм болоо? Ингэж эргэлзэж байна уу? Тэгвэл энэ сансар окторгыг зүгээр жоохон судлах юм бол бүгд эмх жирэмд дистаратай байгаа. Хамаагүй ингээд хөдлөөд явдаг юм юусоо байхгүй. Бүгд нэг үрчлэн Бурхан бүтээсэн гэдгээ Библиэлд нэг үрчлэн биччихсэн. За бид бүхэн ингээд дээшээ харах юм бол ингээд сансар окторгоо харагдаж байгааз. Тэгвэл Бурхан Библиэлд 2700 жилийн өмнө Исая номын 40:26 дээр хараага өндөр дөрвөн тэдгэрийг хэн бүтээснийг харагтун гэж. Тэгэхээр бид бүхэн хүүхдүүд маань харанхуй болох юм бол дээшийг нэг ажиглаж харах хэрэгтэй. Энэ нэг оддыг хэн бүтээсэн юм болоо? Аяндаа бий болсон юм болов уу? За одоо бидний одоо нүдэнд харагдаж байгаа дээшээ харах юм бол харагдаж байгаа тэнгэрт харагдаж байгаа энэ одод бол тэнгэрийн заацын өчүүхэн жоохон хэсэг нь шүү дээ. Нэг жоохон хэсэг нөхгүй юу? Гэтэл тэнгэрийн заац дотор хэдэн зуун тэрбум одод байна. Гэтэл энэ бүх оддыг Бурхан өөрөө бүгднийг нь яадаг вэ? Нэрлэн дугаардаж чадна гэж байгаа. Тэгэхээр ямар гайхалтай. Энэ дээшээ харагдаж байгаа оддыг л бид нар нэг за энэ нэг алтан гадас байна, энэ үүрийн цолбон байна, тэр шанаг долоо байна гэж бид нар мэддэг тийм. Гэтэл энэ оддоос хэдхнийг нь мэдчихв. Гэтэл тэнгэрийн заацад энээс их хэдэн зуун тэрбумаар одод байна. Тэр бүх оддыг Бурхан өөрөө бүгднийг нэрлэж чадна гэж. Тэгвэл юу гэсэн үг вэ? Өөрөө бүтээсэн учраас нэрлэж чадж гин үү? Бүтээгээг бол нэрлэж чадах уу? Чадахгүй. Бүгднийг Бурхан өөрөө нэг бүрчлэн тэнгэрт байрлуулсан учраас бүгднийг нэрлэж чадна. Ийм агуу гайхалтай төгс хүчтэй Бурхан баггүй юу? Исая 45:18 дээр тэрээр газрыг бий болгон гүйцэлдүүлсэн Бурхан юм. Тэр үүнийг дэмий хоосноор тогтоож бүтээгээгүй. Харин оршин суугчдаа болгохоор үүнийг бий болгов. Би эзэн өөр байхгүй. За энэ дэлхийг бүтээсэн гол зорилго нь юу вэ? Оршин суугчдаа болгохоор гэж байгааз. Энэ оршин суугч нь хэн бэ?
Бид нар шүү дээ хүмүүс бид нар тийм үү? Хүмүүс биднийг л энэ дэлхий дээр ийм үзэсгэлэнтэй сайхан дэлхий бүтээж агаад бид бүхнийг л сайхан амьдруулахын тулд Бурхан бүтээсэн байна. Энэ дэлхий тэгвэл хэний төлөө бүтээгдсэн бэ? Бидний төлөө бүтээгдсэн байгаа юм шүү дээ. Тийм ээ үү? За тэгвэл энэ ургамал хэний төлөө байна? Ургамал бол амьтдын төлөө. Ургамал ургах юм бол амьтад иддэг үстэй. Тийм ээ? Ургамал амьтан хоёр хэний төлөө байна? Хүний төлөө. Тийм ээ? Хүн төрлөختөн тэгвэл бид нар юу вэ? Бурханы хайрыг авахын тулд, Бурхан буцаагаад хайраа өгөхийн тулд ингэж бүтээгдсэн байхгүй юу? Ойлгосноо? Бурхан биднийг бүтээсэн зорилго нь юу вэ? Биднийг хайрлахын тулд. Тэгээ буцаагаад энэ үннийг олоод буцаагаад бид нар Бурханыг хайрлахын тулд бид нар бүтээгдсэн байхгүй юу? За тэгвэл энэ дэлхийн ертөнцийг Бурхан бүтээхтэй. Ийм гайхалтайгаар бүтээсэн гэдгийг харилж байна. Одоо бид нар тэнгэр октор руу очиад судалж штэ тийм байгааз. За тэгвэл Йов номны 38:5 дээр хэмжүүрүүдийг нь хэн тогтоосон бэ? Чи мэддгээс хойш хэн дээр нь шугам татсан бэ? Энэ хэмжүүрүүдийг нь хэн тогтоосон бэ гэдэг нь нарнаас яг энэ дэлхийг тохирсон зайд хэн аваачаа тавьсан бэ гэсэн үг. Нар руу ойртох юм бол юу болох вэ? Нар руу ойртох юм бол ус шингэн байх боломжгүй уушаад алга болчихно. Ус байхгүй бол хүн амьдрч чадах уу? Чадахгүй тий? Маш их халуун болох хүн байж чадах уу? Чадахгүй. Энэ дэлхий маань яг одоо энэ тохирсон зайнаас жоохон урагшилчих юм бол энэ дэлхий дээр хүн амьдрах боломжтой юу? Боломжгүй байна. Тийм байгааз? За жоохон холдчихъя. Жоохон холдчих юм бол яах вэ? Жоохон холдчих юм бол тэр чигээр хөлдөнө. Тэгнэ үстэй. Одоо дэлхий дээр байгаа хойд өмнөд туйлыг харах юм бол 60-70 градусын хүүтэн тий. Гэтэл дэлхий тэр чигээр хойшлох юм бол хүн амьдрах боломжтой юу? Боломжгүй. Хөлдөнө гэсэн үг байна. Тийм үү? Тэгвэл яг энэ тохирсон зайд Бурхан өөрөө аваач тавьсан. Нартай хитрхи ойрхон биш, нарнаас хитрхи хол биш. Яг энэ тохирсон зайн дээр Бурхан аваач тавьж байж хүмүүс бид нар амьд оршиж чадна. Дээрээс нь ус шингэн байдлаараа байх боломжтой. Тийм байгааз? Тийм учраас Бурхан яг энэ тохирсон зайд өөрөө аваач тавьсан учраас хэмжүүрүүдийг нь хэн тогтоосон бэ гэж биднээс асууж байна. Чи судлаад үз. Энэ судлаад үзэхэд Бурхан өөрөө аваач тавьсан байхаас өөр аргагүй гэдгийг чи мэднэ. Тийм учраас л бид нар судлаад үзсэн чинь Бурхан яг энэ зайд аваач тавьсан байхаас өөр аргагүй. Аяндаа би бол боломжтой байна уу? Боломжгүй байна гэсэн үг байна. Тийм байгааз дэлхийн энэ байршилд байна гэдэг гайхамшигтай юм аа. Үнэхээр гайхамшигтай. За тэгээд бүх зүйлийг бүтээсэн. Дээрээс нь Йов 26:7 дээр илчилгүй хоосон дээр умар дээр тэрээр дэлгэж эзгүй хоосон дээр газар дэлхийг өлөгдгөө. За энэ 3500 жилийн өмнө хэлсэн үг байхгүй юу? Энэ дэлхийг маань юу гэсэн гэж байна? Эзгүй хоосон дээр дэлгэж газар дэлхийг өлгсөн гэж байгааз. За манай энэ дэлхий маань ямар нэгэн зүйлээс ингээд өлгөгдчихсэн байгаа болов уу? Ямар нэгэн зүйлээр тогтчихсан байгаа болов уу? Энэ дэлхий маань ерөөсөө тийм байхгүй. Хоосон орон зайн дээр л байж байгаа. Дээрээс нь татсан юм байхгүй. Ямар нэг зүйл дээр тогтчихсан юм байхгүй. Тийм биз дээ. Энийг яаж мэдсэн бэ гэсэн чинь энэ хүн төрлөختөн бол 3500 жилийн өмнө хэлсэн Бурханы үгийг уншаад бол ойлгоогүй байсан. Яаж энэ дэлхий хоосон юм дээр тогтох юм? Тийм ээ? Ямар нэг зүйл дээр тогтцсон байгаа гэж бодоод байсан. Гэтэл яг энэ үг хизээ биелэгдсэн гэхээр 1961 онд Оросын сансрыг нисгэж Юрий Гагарин гэдэг хүн сансарт нисээд дэлхийг гадна талаас нь харсан. Ингээд харсан байхгүй юу? Тэгсэн чи яг хэлсэн Бурханы 3500 жилийн өмнө хэлсэн үгийн дагуу хоосон зүйл дээр ингээд тогтцсон байж байгаа юм шүү дээ. Дээрээс нь ямар нэг уяа байна уу? Доор нь ямар нэгэн тулцсан байна уу? Байхгүй газ 3500 жилийн өмнө хэлсэн үгийн яг тогтож байна уу? Яагаад бол Бурхан бүтээсэн учраас үгээ өөрөө ингээд хэлсэн. Илчилгүй хоосон дээр газар дэлхийг өлгсөн. Тийм байгааз хоосон орон зайн дээр тогтчихсон байна. За энэ бол 1961 онд Гагарин гэдэг хүн сансарт нисээд энэ зургийг нь аваад дэлхийр илгээсэн. Үүнийг нь харсан хүн төрлөختөн дэлхий бидний амьдарч байгаа дэлхий чинь хоосон орон зайн дээр ингээд тогтцсон явж байгаа юм байна шүү дээ. Тийм үү? Тэгвэл Бурханы хэлсэн 3500 жилийн өмнө хэлсэн Библийн үг чинь үнэн байна. За ингээд итгэж эхэлсэн байхгүй юу? Тэгээ хараарай. Энэ 3500 жилийн өмнө хэлсэн үг 1961 онд бүрэн батлагдчихэ.
Тийм бааз. Судлаад үзсэн чинь шинжлэх ухаан хөгжих тусам Бурхны үг үнэн болох нь батлагдаж байгаа юм. За дээрэс нь Исая 40:22 дээр царцаа нуучиг оршин суугчтай дэлхийн тойрог дээр залардаг нь Тэнгэрийг хүшиг мэт татаж майхан мэт дэлгэн оршдог нь тэр билээ. За энэ 2700 жилийн өмнө Исая ном дээр хэлсэн Бурхан Исая гэдэг хүнд хэлсэн байхгүй юу? Царцаа нуучиг оршин суугчтай дэлхийн тойрог дээр залардаг нь Тэнгэрийг хүшиг мэт татаж майхан мэт дэлгэн оршдог шүү. За гэтэл энэ дээр маш чухал зүйл байна. Дэлхийн тойрог гэж хэлсэн байгааз. За гэтэл энэ 2700 жилийн өмнө хүмүүс дэлхийг хавтгай гэж боддог байсан. Хавтгай. Одоо ингээд харах юм бол дэлхий хавтгай юм шиг байгааз. Тийм ээ нөө. Гэтэл одоогоос 200 жилийн өмнө ч гэсэн хүмүүс амьдарч байсан хүмүүс дэлхийг хавтгай гэж боддог байсан. Ингэж боддог байсан. Энэ бол тухайн үед байсан эрдэмтэд нь ингэж боддог байсан. Хараарай. Энэ зүг бодож ирсэн байна уу, буруу бодож ирсэн байна уу? Буруу бодож ирсэн байгаа сте. Энэ дэлхий бол нэг том заан, яст мэлхий байдаг. Тэр яст мэлхий гэдэг ингээд заан байдаг. Тэр заануудын нуруунд дээр манай дэлхий байдаг байхгүй юу? За ингэж тайлбарлаж ирсэн байна. Тухайн үеийн хүмүүсүүд нь яаж ирсэн бол тийм байх таа гэд итгэжсэн байна те. Зөв итгэсэн байна уу, буруу итгэсэн байна уу? Буруу итгэсэн байна. За тэгвэл одоо дэлхий маань ямар вэ? Бөөрийнхий. Тийм үү? Гэтэл бөөрийнхий гэдгийг хизээ хэлсэн байна Бурхан. 2700 жилийн өмнө Исая гэдэг хүнээр дамжуулаад хэлсэн байгааз. Царцаа нуучиг орсон суугчтай дэлхийн тойрог дээр залардаг гэж байгааз. 2700 жилийн өмнө дэлхий бөөрийнхий шүү гэдгийг Бурхан Библиэлд хэлчихсэн байна. Үүнийг нь тэр үед уншиж байсан хүмүүсд ойлгож байсан болов? Ойлгоогүй байсан. Тийм үү? Гэхдээ үнэнд итгэдэг хүмүүс хараагүй ч гэсэн шууд итгэж байсан. Тэр нь тэгвэл алдсан байна уу, алдаагүй байна уу? Алдаагүй байгааз Библийн үгэнд итгэж байсан учраас алдаагүй байна. Одоо шинжлэх ухаан хөгжөөд эхэлсэн чинь бид бүхэн хараад ясан бай. Ямар ч эргэлзээгүй одоо итгэж байна. Тэгвэл 2700 жилийн өмнө хэлсэн энэ үг чинь үнэн байсан юм байна. Одоо л дэлхий хавтгай гэж хэлвэл манай хүмүүс итгэх үү? Яагаад вэ? Аль хэдийн ингээд судлаа зургийг аваад наашаа явуулсан байгаа шүү дээ. Тийм ээ. Тийм учраас одоо баримт нотлохыг харсан юм чинь Библиэр хэлсэн үг үнэн байна. За түүний дараа хараарай. За дэлхийг бүтээсэн Бурхан Тэнгэрийг хүшиг мэт татаж майхан мэт дэлгэн оршдог тэр билээ. 2700 жилийн өмнө хэлсэн үг. За мөн дээрэс нь энэ дэлхий дээр гайхалтай зүйлүүдийг бас хэлж өгч байгаа. Энэ нарны туяа үнэхээр хэрэгтэй туяа гэж байна. Нарны хортой туяа гэж байгаа. За энэ бол хүний биед хэрэгтэй, хүний биед маш хортой болгодог ийм туяануудаас байдгийг эрдэмтэд судалгаа гаргаж ирсэн. За дээрэс нь туйлын туяа гэж байдаг тийм. Энэ бүх зүйлүүд гайхалтай зүйлүүд байна. Энэ бол Бурхны бүтээсэн бүтээлүүд багхгүй. За дээрэс нь энэ дэлхий бол нэг л цаг ууртай байсан гэдгийг эрдэмтэд нэг л хуурай газар нэг байсан гэдгийг энэ Альберт Вагнер гэдэг хүн тогтоосон байж байгаа. За энэ бол анх дэлхий маань ийм байсан байна. Тэгээд хуваагдаад энэ твүүд бий болсон. За энийг эрдэмтэд судалж гаргаж ирсэн. Тэгэхээр энэ дэлхий анханасаа бүтээгдэхтэй хуурай газар нэг байсан гэж байгааз. За тэгээд бүгдээрээ салсан байна. Газар хуваагдаад твээрээ салсан. Одоо энэ твээрээ салсан байгааг ингээд буцаагаад нийлүүлэх юм яг эвэндээ ордог. Яг эвэндээ ордог. Тэгээд нэг дэлхий болдог. За энийг эрдэмтэд судалж үзээд үнэхээр Библиэр хэлсэн үг бүгд үнэн байна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Эхлэл номны 1:9-10 дээр Бурхан Тэнгэрийн доорх ус нэг дор хуримтлагдаж ийм хуурай газар гартгай гэсэн ёсоор болжээ. Бурхан хуурайг нь газар хуримтлагдсан усыг нь далай гэж нэрлэв. Яг нь хэлсэн үгийн дагуу хуурай газар хуваагдаж гарч ирсэн байна уу? Тийм байгааз. За түүний дараа одоо Бурханы бүтээл болох амьтдаас бүгдээр хамтдаа сурыг. Яв 12:7-оос 8 дээр харин одоо аратан амьтдаас асуу. Тэд чамд сургаг. За одоо энэ аратан амьтд нь бүтээл мөн байна уу? Аяндаа бий болсон байна уу гэдгийг харъя. За энэ бол хүн бүтээсэн болов? Бурхан бүтээсэн болов? За энэ л ойлгомжтой байгаа тийм ээ нэ? Ягаад тэгэхээр одоо энэ төмөр металлаар хүн л хийсэн байж байгаа. Тийм байгааз. Гэхдээ энэ
Бурхны бүтээсэн бүтээлийг харах юм бол үнэхээр дутмаг. Энэ бол хүний бүтээсэн бүтээл гэдэг маань хэдхэн зүйлийг л хийж чадна. Энэ нохой. За гэтэл Бурхны бүтээсэн энэ нохой юу хийж чадах вэ? Хүний зааж өгсөн зүйлийг бүгдийг хийж чадна. Тийм ээ? За энэ нохой явал одоо өөр хоол мол янз бүрийн олж идэх үү? Хоол мол мэдэх үү? Юу ч идэхгүй тий? За гэтэл Бурхны бүтээсэн энэ нохой яах нь вэ? Өөрөө хоол олж идэн, очоод баа жишээ, тийм ээ нөө? Энэ хоёрын тэгвэл харах юм бол аль нь илүү үнцэнтэй, аль нь илүү нарийн бүтцтэй харагдаж байгаа болоо. Энэ амьд нохой нөгөө ч тийм ээ? Амьд нохой нь илүү нарийн бүтцтэй, Бурхны бүтээл гэдгийг тодорхой хэлж өгч байгаа. За нөгөөх нь бол хүний бүтээл. За энэ зайн дуусчих юм бол тэгээд дуусаа. Тэ? Тэгвэл Бурхны бүтээсэн бүтээл яах нь? Үнэхээр төгс төгөлдөр нарийн бүтцтэй байна. За шуудыг харах юм бол ямар вэ? Тэнгэрт нисэл явж байгаа юм. Хүн ингэж бүтээж чадахгүй. Хүн ингэж чадахгүй. Үнэхээр энэ Бурхны төгс бүтээл байна. Агаарч зүгээр дүүл нисэж шүү дээ, тийм ээ? За дээрэс нь бас нэг зүйлийг манай хүмүүс сайн анхаараарай. Бурхны гайхалтай бүтээлүүд дотроос ийм бас амтан байна. Сургаал төгсийн 30:28 дээр гүрвлийг гараар барьж болохч тэрээр хааны ордонд ч байхаа гэсэн үг байна. За гэтэл гүрвэл гэдэг амтныг бариад авах юм бол тэр гүрвэл гэдэг амт сүүлээ таслаа зүгтаачдаг байхгүй. Сонирм байгааз? Гэтэл Библиэлд хэлсэн байна шүү дээ. Гүрвлийг гараар барьж болохч хааны ордонд байна гэж өгсөн үг. Амьд үлдэхийн тулд сүүлийг таслаа зүгтаачдаг. Гэтэл энийг нь Бурхан анханасаа яг ингэ бүтээчихсэн. Ямар нэг зүйл амтан барих юм бол сүүлээ таслаад амьд үлдэхийн тулд зүгтаагараа. Ингэж Бурхан анханасаа бүтээсэн. Гүрвлийг судлаад үзсэн чинь сүүл нь яг тэг тасардаг тийм зориулттай байж байгаа. Тасардаг. Энэ анхаарал сарниулах хэрэгтэй. Сүүл нь тасраад хөдөлсөөр байдаг тул дайсан сүүлийг нь анхаарч байх оронд гүрвэл зүгтнаа гэж. Энэ аяанда гүрвэл өөрөө ингэж бүтээгдсэн юм болов? Өөрөөрөө ийм болгосноо? Үгүй байна. Бурхан анханаас нь ингэж гүрвлийг бүтээсэн. Тэгээд сүүлийг нь алдах нь таагүйч амьд үлдэх нь хамаагүй дээрээ. Тийм ээ? Сүүлийг харж агаад сүүлийг алдахгүй гэж байгаа амиа алдчихвал тэгээд дуусаа үсттэй. Тэ? Гэтэл амьд л үлдэжээвэл тэр сүүл хамаагүй. Дараад нь урагчдаг байна. За тэгэхээр энэ бол үнэхээр Бурханы гайхалтай бүтээл. Бурхан ингэж бүтээсэн байна. За тэгвэл энэ гүрвэл үнэхээр сүүлээ таслаад зүгтаад гин болов бүгдээрээ харах уу? Үнэн байна уу худлаа харах уу? Библиэлд бичигдсэн үг үнэн болов? За судлах хэрэгтэй тий. За энийг хараарай. За энэ гүрвэл байна. За цаана юу байна? Хэрэг байгааз. За одоо энэ хэрэг ингээд гүрвлийг барьж идэх чинь. За тэгвэл гүрвэл хамгийн түрүүнд яах ёстой хоносоо хараарай. Сүүлээ өгөх ёстой. Яагаад гэвэл Бурхан ингээд бүтээсэн учраас. Хараарай. За энэ үнэн байна уу? Библиэлд бичсэн үг үнэн байгааз. Гүрвлийг гараараа барьсан ч сүүлээ таслаа зүгтэн. Амин чухал байгаа үстэй. Сүүл нь чухал биш тийм ээ? Амьд л үлдэжээвэл сүүл хамаагүй шүү дээ. Гэтэл Бурхан яг ингэж бүтээсэн байхгүй юу? Гэтэл сүүл нь уг нь тасарсан бол хөдлөх боломжгүй шүү дээ, тийм? Гэтэл сүүл нь тасарсан юм яагаад вэ? Хөдлөөд байна гэдэг чинь нөгөө амьтны анхаарлыг сарниулж байна. Тэр хооронд дөрн зүгтаагаад явчихж байгааз. Тэгвэл Библиэлд бичигдсэн үг яг ингэж батлагдчихж байгаа. Тэгэхээр үнэн байна шүү дээ, тийм байгааз? Гүрвлийг гараар барьж болохч тэрээр хааны ордонд байна. Манай хүүхдүүд өвгөр дамжуулан сурах хэрэгтэй. За одоо нойр хүрээд байна. Жог унтмаар байна. Тийм ээ нөө? За ер нь маргааш ирсэн нэг бол ирэхгүй. Залхуу хүрээд байна. Ингэж бодох юм бол яг сүүлтэй найдлах. Ойлгож байна уу? Тэр нойр хүрэх, тийм ээ нөө? Жохон ядрах идэр чинь бол зүгээр сүүлээ таслаад амьд үлдэхин чухалтай адилхан. Би тэр нойрыг ялж дийлээд мөн хэмиг олж авах нь чухал байна. Тийм байгааз? Нойр гэж ярьж байгаад мөн хэмиг олж авах энэ Бурханыхаа үгийг орхичих юм бол амиа алдаж байгаатай яг адилхан. Тэр гүрвэл
сүүлээ таслуулахгүй гэж байгаа л сүүлээ хамгаалаад байсан бол тэр хэрэг яах нь? Бариад идчихсэн байгаа шүү дээ. Гэтэл сүүлээ тасалж өгчгөөд өөрөө зүхтаага явчихжээ. Манай хүүхдүүд тэгвэл яг энэс том сургамжийг авах хэрэгтэй. Миний нойр хүржсэн ч жоохон ядарч исэн ч хамаагүй байхгүй. Би энэ бурхны үгийг үнэн үгийг сонссоор байгаа л эцэст нь мөнхэмиг олж авъя. Тийм ээ нү? Энэ хүүхэд хамгийн ухаантай сайн сонсож байгаа хүүхдээ гэсэн үг байна. За тэгвэл энийг харсан те. За бурхны үг үнэн байна. Бурхны бүтээл үнэхээр үнэн байна. За энэ зөвгөөнийд үнэхээр юр бус юм. Зөвгөөний хөгжил нь миний уншигч нарын миний онолыг хувьслын онолыг тэр чигээр нь хэрэггүй хоосон болгоно. Энэ Чарльз Дарвин гэдэг хүн хувьслын онолыг гаргаж ирсэн те. За гэтэл ямарваа нэг амьтан хувьсж агаад өөр амьтан төрөл зүйл болно гэж гаргаад ирсэн чинь одоо шинжлэх ухаан хөгжөөд ирсэн тэр нь худлаа гэдэг нь нутагдсан. Хүн сармагчингаас үүсэх боломжтой болов боломжгүй болов. За сургуульд бол боломжтой гэж заагаад байгаа те. Гэтэл Библийг судлаад үзсэн чинь бүтээгч бурхны үгийг судлаад үзсэн чинь ямар ч боломжгүй гэдэг нь батлагдсан. Хэрвээ хүн сармагчингаас үүсдэг болвол одоо ч гэсэн тэгвэл тэр сармагчин хүн болж явах ёстой шүү дээ, тэ? Гэтэл тийм болж гэнэ үү? Болохгүй байна. Хүн сармагчингаас үүссэн бол өргөжлүүлээд хүн ахаад нэг өөр төрөл зүйл рүү хувьсах ёстой, тэ? Хувьс өөрчлөгдөж гэнэ үү? Үгүй байгааз. Тэгэхээр энэ Чарльз Дарвиний онол бол зүгээр л онолт үдий байхгүй юу? Тэгсэн байж магадгүй гэсэн магадлалын онол. Зүгээр магадгүй л гэсэн байхгүй юу? Гэтэл тэрийг яг тэгсэн гэж бид нар сурцсан байна. Буруу сурсан байна уу, зөв сурсан байна уу? Буруу сурчихсан байна гэсэн үг. За тэгвэл энэ Чарльз Дарвин гэдэг хүний гарч ирсэн үг бол юу ах нь? Зөв үнэхээр хувьсэл гэж байхгүй шүү гэдгийг хэлж өгч байгаа. За энэ зөвийг харах юм бол зөвгийг устгах юм бол энэ дэлхийн мөхнө гэж байгаа. Гайхалтай гоц. Яагаад тэгэхээр энэ зөвгийн чинь тэр цэцгийн тоосон цэрийг зөөдөг байхгүй юу? Зөөж өөр цэцгэн давж өгнө ингээд бүх дэлхийн ургамал ногооны тоосон цэрийг нь зөөж тараадаг юмтай байхгүй юу? Тэгж байж нөгөө ургамал амьтад нь ургадаг. Тэгээд ийм зүг байна. Зүгийн бал идэж үзсэн үү? Үнэхээр гоё амттай гоц. За энэ зүгийн балаа цуглуулахын тулд ийм зүйлийг хийдэг. Энэ сархиныг гэж байгаа. Үүрээ барьж байгаа. За энэ үүрийг нь яаж юм? Яаж барьж байгааг үнэхээр гайхалтай барьж байгаа үүрээ. Энэ чинь өөрийнхөө балаар ингэж үүрээ барьж байгаа шүү дээ, балаар. Тэгээд тэрэн дотроо зүгийн балаа дүүргэдэг байхгүй юу? Бүгд дор бүрнээ өөрөөр газараас барьж эхэлдэг ч хоорондоо зөрчилгүй яг таардаг. Зүгийн үүрийг ингэж барихад эндээс нь эхлээд барьж нэг хэсэг нөгөөд нь эндээс нь ингэж барьж байна. Нийлүүд явсаар байгаа л яг таардаг байна. Ямар ч хоорондоо зөрөх юмгүйгээр. Яаж ингэж таарад байгаа юм бол зөвгийн хэрвээ математик ойлголт байдаггүй байсан бол яаж энэ зөв хэлбэртэй үүрэг барьж чадах вэ? Гэтэл яагаад ингэж хоёр талаас нь хэдэн талаас нь барьсан ч гэсэн яг хоорондоо ингэж ямар ч тийм дунд нь зай гарахгүйгээр ингэж таарч байгаа юм бол маш чухал зүйл нь юм. Зөвгийн гайхамшигтай барилгын зураг төсөлж аль төрсөн зөвгийн үртэй ижилхэн байна. Аль нь ижилхэн байна? 3 дахь нь мөн үү? Энэ 3 дахь нь хэдэн талтай байна? 6 талтай гоц. Тийм учраас зөвгийн барихтаа бүгд яг ижилхэн 6 талтай үүрээ барьдаг учраас хаанаас нь ч барьсан яг хоорондоо таардаг. Тийм үү? За гурвалжин дүрсээ барьчих юм бол ингээ явж байгаа юм бол нэг тал таарах нь уу? Таарахгүй зөрнө. Дөрвөлжин барьчих юм бол нэг тал таарахгүй зөрнө. 6 талт учраас яг хаанаас нь ч очисон яг таарч байгаа. Тэгвэл энийг зөвгийн өөрөө бодож байгаад ингээд олоод хийцсэн юм болов? Бурхан зөвгийг бүтээхдээ үүрээ ингэж бариараа гэж суулгаад өгчихсөн байхгүй юу? Тийм учраас Бурханы бүтээсэн яг тэр өгснийхэн дагуу үүрийг яг ингэж сайн бүтээж чадж байгаа. Тэгэхээр энэ бол Бурханы бүтээл байхаас өөр аргагүй. Тийм байгаад Ром 1:20 дээр ертөнц бүтээгдснээс хойш түүний үл үзэгдэх чанарууд, түүний мөн хүч ба Бурхан чанар нь бүтээгдсэн зүйлсээр дамжиж ойлгогдож, илэрхий харагдаж байгаа тул тэдэнд шалтгаан байхгүй. Энэ ертөнц бүтээгдснээс Бурханы үл үзэгдэх чанарууд нь Бурханы бүтээсэн зүйлсээр бүгд ойлгогдож байна. Бүтээлүүдийг нэг бүрсэн судлаад үзэхэд аяндаа бий болох ямар ч боломжгүй. Бүгд Бурханы бүтээл юм байна гэдгийг шууд бүтээлийн хараад мэдэж болж байна. Дээрээс нь Яв 38:4-дээр газар дэлхийн суурийг тавихад чи хаана байваа? Мэддэг бол надад хэлээч гэсэн байна. Энэ газар дэлхийн суурийг тавихад чи хаана байсан? Яаж Бурхан бүтээсэн? Чи мэдхүү гэж Бурхан асууж байна. Тийм ээ?
Энэ 3500 жилийн өмнө яаж газар дэлхийг бий болгоч вэ? Яв 38:5 дээр мөн газрын доор юу байгаа вэ гэдгийг хүртэл Бурхан Библиэлд бичиж өгсөн. 3500 жилийн өмнө. Яв 28:5 дээр газраас хоол хүнс гарч ирдэг бөгөөд галаар мэт дор доторх нь хуйлралдана. 3500 жилийн өмнө газраас хоол хүнс гарч ирж байна. За энэ газар тарьсан урмал ногоог бид нар яаж байгаа вэ? Идэж байгаа тий? Газар тарьсан урмал ногоог бид нар идчихэж амьдэрч байна. За тэгвэл эхний үг нь яг баттай үнэн байгааз. Тэгвэл газрын доор юу байгаа вэ гэдэг нь бас илүү чухал. Галаар мэт дор доторх нь хуйлралддаг. Бид нар энэ газар дээр байгаа ил харагдчихаг зүйлийг нь хараад итгээд байгаа боловч энэ газрын дор, энэ шороон дор юу байгаа гэдгийг бид нар мэдэхгүй байна. Гэтэл Бурхан өөрөө бүтээсэн учраас юу гэж хэлж байна? Гал шиг халуун лав эргэлдэж байгаа шүү. Гэтэл энийг судлаад үзсэн чинь бодитоор байж байна. Газрын гүнлүү судалгаа хийгээд үзсэн чинь халуун лав юу вэ? Магнум энэ газрын дор эргэлдэж байгаа юм. Галтуулыг бүгдээрээ мэдэн дээ. Энэ халуун лав чинь дээшээгээ оргилж гарч ирснээрээ галтуул бий болдог байхгүй юу? Ойлгож байна? Хэрвээ газрын дор ийм халуун лав байдаггүй байсан бол галтуул гэдэг зүйл гарч ирэх нь үү? Гарч ирэхгүй. Тийм учраас Бурхан өөрөө яаж юм? Галаар мэт дор доторх нь хуйлрлаж байгаа шүү гэдгээ 3500 жилийн өмнө Яов гэдэг хүнд бичээд өгсөн байна. Тэгтэл бидний үед энэ шинжлэх ухаанаар нотлогдоод юу вэ? Баталгаажж байна гэсэн үг. Яруу. Энийг 1960 онд энийг нээсэн байж байгаа. За тэгвэл Яов 36-гийн 27-оос 28 дээр учир нь тэрээр усны туслуудыг дээш дэгдээдэг бөгөөд манан будангаас бороог бий болгодог. Үүнийг үүс доош асган үлэм жаримнаар хүмүүн дээр цавддаг. 3500 жилийн өмнө бороо яаж ордог вэ гэдгийг хэлчихсэн байна. За нааш анхаараа өгтөлээ. За унтаж болохгүй шүү дээ. Сэрээрээ. За цэг суугаараа бүгдээрээ. За хоошоогоо сайн нуруугаа сайн надаад. За тэгээ сайн цэг суугаараа. За одоо маш чухал зүйлийг хэлж өгөх гэж байна. Тэрээр усны туслуудыг дээш дэгдээдэг гэж байна. За бороо орохын тулд эхлээд дээшээгээ уур манаг бий болгодог гэж байна. Тийм байгааз? Тэгээд манан будангаас бороог бий болгоод үүс түүнийг нь доош нь асгадаг. Үлэм жаримнаар хүмүүн дээр цутгадаг гэж хэлсэн байна. За тэгвэл энэ ямар ч таа вэ? Далайн усыг Бурхан дээшээгээ ууршуулдаг. Далайн усыг. Тийм ээ? Хитрхи халуун байх юм бол юм ус ууршаа дээшээ явдаг үстэй. За ингээд дээшээ яваад үүл бий болж гин үү? За үүл бий болоод үүл маань хаашаа явж байгаа гэхээр салхиар дуугдаад их газар буюу хуурай газар дээр очиж байна. За хуурай газар дээр очихоор тэр нь юу болж байна? Бороо болж доошоо яаж байна? Бууж байна. Одоо ингээд харах юм бол ногоорж байгааз өчтөр бороо орсны мэдгүй. Бороо орсон шүү дээ, тий? Манай ерөөд бороо орсон. Тэгвэл энэ хаанаас бий болсон бэ? Далаагаас уур манан дээшээ хөөрж байгаад их газар руу хуурай газар дээр ирээд асгаж байгааз. За тэгвэл энэ бороогоор асгарсан энэ ус маань газар дээр байгаа ургамал ногоог усалж байгаа юм. Энэ ургамал ногоо услагдаад тэгээд нөгөө усалсан ус маань яг нь газар шингэхээрээ дамжаад урсаад далаа руугаа цутгаж байгаа юм. За ингээд эргэлдэж гэнэ үү? Ингээд эргэлдэж байгаа юм. Тийм байгааз? Тэгэхээр Бурхны хэлсэн үгийн дагуу юу гэсэн байна? Усны туслуудыг дээш дэгдээгээд манан будангаас бороог бий болгоод үүнийг нь үүс доошоо асгаж үлэм жаримнаар хүмүүн дээр цавддаг. Биднэрт бороо хэрэгтэй юу? Бороо орохгүй бол хүн энэ амьдрч чадах болов? Ургамал ногоо урах болов? Урахгүй. Энэ аяндаа бий болох уу? Болохгүй байна. Бурхан энийг анханаас нь ингэж бүтээсэн. Тийм байгааз? Тэгээд энэ уур мананг бий болгож жагаад үүсийг бий болгоод тэр үүсээр нь дамжуулаад бороо бий болоод их газар дээр байгаа ургамал ногоо бүгд дээр нь бороо буугаад ургамал ногоо ургаад амьдрах орчин бий болж байгаа юм. Энэ бол аяндаа бий болох боломжгүй. Бурхан бүгднийг нэг үрслэн ингэж бүтээсэн байж байгаа. Энэ бол Бурханы гайхалтай бүтээл байхгүй юу? Дараа нь Яов 37-гийн 7 дээр тэрээр хүн бүрийн гарыг тамгалдаг. Бүх хүнд ажлаа таниулахын тулд болоо. За хүн болгоныг Бурхан тамгалсан гэж байгааз яаж тамгалсан юм болоо? За хуруунуудаа хараараа хөөхдөө. Хурууныхаа үзүүрийг хараараа. За энэ дээр нэг одоо нэг хээ байна уу?
За энэ хурууны хээнүүд бол ерөөсөө хин чинтэйгээ давхцахгүй. Бүгд өөр. Одоо манай хүүхдээ жоохон том болох нь хурууны хээг уншилаарай гэж ингэдэг болно. Тэгэхээр энэ хурууны хээ чинь ганцхан та нарыг. Өөр хүнийх биш. Ганцхан манай хүүхдүүд л энэ хурууны хээг ганцхан хүүхдүүдэд л өгсөн. Хүн болгоноос тус тусдаа өөр. Тийм байгааз? Тэгвэл хүн бүрийг хамгаалдаг гэдэг нь үнэн байна уу? Хүн бүрийг бурхан өөрөө нэг бүрчлэн бүтээсэн учраас хурууны хээнүүд чинь хүртэл өөр өөр. Зөвхөн манай хүүхдүүдийн зөвхөн энэ хурууныхын зөвхөн л чиний гэсэн үг. Тийм учраас бурхан хүн бүрийг ингэж гайхалтайгаар бүтээж хамгаалсан гэсэн үг байна. Тэгээд Эхлэл 1:27 дээр бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээвэ. За одоо бурхан бид бүхний бүтээсэн энэ чухал зүйлээ одоо хэлж өгөх гэж байна. За бид нар Библийн талаар сурсан тийм. За дээрэс нь бүтээлийг нь харсан. За тэгээд бурхан бол сүнс гэдгийг харсан. За одоо бурхан хүн төрлөختөн биднийг яг яаж бүтээсэн? За энийг эхлүүлье. За яа хараарай. Эхлэл 1:27 дээр бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээвэ. За тэгвэл бурхан хүн өөрийнхөө дүр төрхөөр бүтээхдээ ингэж бүтээсэн. Эхлэл 2:7 дээр тэгэхэд эзэн бурхан газрын шорооноос хүнийг урлаад амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд бийт болжээ. За хамгийн анхны хүн болох нэгэн хүнийг бурхан юугаар бий болгосон гэж байна? Эзэн бурхан шорооноос хүнийг урлаад гэж байгааз. За тэгвэл манай хүүхдүүдийн одоо энэ бие нь болохоор шороотой адилхан гэсэн үг байна. Хамгийн анхны хүн төрлөختний бидний өв эцэг шороогоор бүтээгдсэн хамгийн анхны хүн. За ингээд энэ шороогоор бүтээгдсэн энэ хүн дотроо бурхан амин амьсгалыг үлээж оруулсан. За энэ амин амьсгалыг үлээж оруулна гэдэг маань амьд орших их үндэс нь болж байгаа юм. Энэ амин амьсгал байхгүй бол хүн амьдрах боломжгүй. Энэ амин амьсгал нь юу хэлээд байгаа вэ гэхээр бурханы дүр төрхийг хэлж байгаа. Бурхан нүдэнд харагддаг гэсэн үү, харагддаггүй гэсэн үү? Бурхан бол сүнс ихгүй. Бурхан бол сүнс. Нүдэнд харагдахгүй тийм биз? Тийм учраас л нүдэнд харагдаж байгаа энэ махан биеийг бурхан юугаар бүтээсэн гэж байна? Энэ нүдэнд харагдаж байгаа биеийг шороогоор бүтээсэн гэж байна. За манай ард байгаа улаан бодоологт юу болоод байна? Дээшээ босоо суугаарай. Дээшээ босоо суугаарай. За нуруугаа цэг суугаарай. За унтаж болохгүй штэ бүгдээрээ. За хамгийн анхны хүн болох нэгэн хүнийг бурхан шороогоор бүтээсэн. За тэр шороогоор бүтээсэн нэгнийхээ дотор амин амьсгалыг үлээж оруулсан. За тэгвэл энэ амин амьсгал нь болохоор бурханы дүр төрх юм. Бурхан бол сүнс гэсэн тийм учраас бурхан өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн гэдэг маань шороогоор бүтээсэн хүнийхээ дотор өөртөө адилхан сүнсийг оруулсан байна. Тийм учраас бидний дотор байгаа энэ сүнс маань бурханыг дуурайсан байна. Бид бүхэн бурханыг дуурайсан сүнстэй хүүхдүүд ээ. Тийм учраас л амьд оршиж байгаа. Сүнс байхгүй бол амьд оршиж чадах нь уу? Чадахгүй. Үхэлэгдэх зүйл яагаад ирдэг вэ гэхээр энэ биенээс сүнс гараа явхад үхэлэгдэх зүйл болж байгаа. Ойлгосноо? Энэ шороогоор бүтсэн бие чинь сүнс буюу амин амьсгал орж ирээгүй байхад ийм байсан биз дээ. Тэ? Тэгвэл бурхан өөртөө адилхан сүнсийг өгснөөрөө амьд оршин хөдлөж явж ярьж байна. Гэтэл нэг л өдөр энэ сүнс биенээс гарах уу? Гарах өдөр ирнэ. Тэр өдрийг үхэл гэж байгаа байхгүй юу? Ойлгосноо? За тийм учраас хүмүүс махан бие маань шороогоор бүтээсэн учраас энэ шавар шавхаа шороонд их дуртай. Хүүхэд бага байхдаа ингээл тоглодог. Та нар зүүн болохоор ингээл тоглож байсан санаж байна уу? Сүгдэг болсон байна. Тэгэхээр хүүхэдтэй харшил тарах. Шавар шавхаагаар ингээл тоглож байсан санах уу? Санаж нэг саяхан ухаан орсныхаа дараа ингээл тоглосон байна те. 2 настай байхдаа ингээл тоглож байсан санах уу? Санахгүй те. 1 настай байхдаа 2 настай байхдаа ингээл шавхаанд гүйж ороод тоглож байсан баг. Аав ээж нь болооч гэхээр шавхаа туулаад гүйж байсан баг те. Яагаад ингэж шавар шавхаанд их дуртай байсан гэхээр энэ махан биеийг бурхан юугаар бүтээсэн гэсэн? Шороогоор бүтээсэн. Тийм учраас л энэ шорооноос эрдэс бодис авдаг байхгүй юу? Тийм учраас хүнд төмөр дутагдлаа гэдэг. Одоо настай болсон хүмүүсүүдийг ингээд
шинжилгээ өгөөл эмчид үзүүлэх юм бол танд төмөр дутагдсан байна. Төмрийн бэлтгэл уугаараа гэдэг. Тийм ээ нү? Цайр дутагдсан байна. Цайр уугаараа гэдэг. Энэ бүх зүйлүүд чинь шороонд байдаг элементүүд байхгүй юу? Гэтэл хүний бие шороогоор бүтсэн учраас энэ элементүүд нь эрдэс бодисон дутагдахаараа хүний бие өвчлөдөг. Гэтэл яг энэ эрдэс бодисоо нөхөд авчих юм бол буцаагаад ирэл болчдөг. За тийм учраас энэ хөдөө өссөн хүүхдүүд их эрүүл чирэг байгаад байдаг шалтгаан нь ямар учиртай мэдэх үү? Энэ шороотой ойрхон байдаг учраас илүү эрүүл чирэг байдаг. Хотод өссөн хүүхэд их цэвэр орчинд байдаг учраас юу вэ? Эрдэс бодисоо тийж хангалттай авч чаддаг учраас жоохон сул байдаг байхгүй юу? Тийм учраас хөдөө өссөн хүүхэд нарны гэрлээ шууд авч байна. Газар шороотойгоо шууд ингээд харьцаж байна. Тийм ээ нү? Арьсаараа дамжуулаад хэрэгтэй эрдэс бодисоо шорооноос авчиж байгаа юм. Тийм учраас эрүүл чирэг байгаад байгаа байхгүй юу? За тэгвэл хүний махан бие шороогоор бүтсэн үнэн байна уу? Үнэн байна. За тэгвэл шорооноос бүтсэн учраас Бурханаас ирсэн сүнс нь буцаад гараа явах юм бол энэ шорооноос ирсэн бие маань шороондоо шингээд алга болно. Ойлгосноо? Тийм учраас шорооноос ирээгүй байсан бол энэ шороондоо шингэж алга болох уу? Алга болохгүй. Яагаад нас урсан хүмүүсийг шороонд болохоор ингээд алга болчих. Шорооноос ирсэн учраас шороондоо шингэж байгаа юм. За сүнс нь Бурханаас ирсэн учраас Бурхан руугаа очиж байгаа юм. Тийм учраас л нас урсан хүнийг өөд болсон гэдэг багхгүй юу? Юу нь өөдөө явчих вэ? Сүнс нь өөдөө явсан. Бурханаас ирсэн учраас буцаад дээш очиж байгаа юм. Тийм учраас л бид бүхэн болвол Бурханы дүүрээс нь сүнстэй. Хизээ нэгэн өдөр тэр Бурхантайгаа уулзна. Ойлгосноо? Энэ махан биенээс маань сүнс маань гараад Бурханы өмнө очиод Бурхантайгаа уулзна. Тэр үед энэ дэлхий дээр би хэрхэн яаж амьдэрсэн бэ гэдгээрээ Бурханы өмнө бүгд зогсно хүмүүс байна. Тийм учраас л одоо жинхэнэ Бурханаа таньж мэдээд үннийг хүлээж авч итгээд мөнхийн деважинд орох итгэлийг олж авах хэрэгтэй. Тэхийн тулд л манай хүүхдүүдэд энэ семинарыг хийж өгч байгаа юм. Ойлгосноо? За тэгвэл Бурхан бол сүнс гэсэн тийм ээ. За тэгвэл Бурхан бол ийм үзэсгэлэнтэй нэгэн мөн үү биш үү? Биш байна. Ийм настай үгэн мөн үү? Ийм цайлаг залуу хүн болов уу? Биш ээ. Бурхан бол сүнс. Тийм ээ, нүдэнд харагддаг нэг юм биш. Гисэн мөртлөө боддоор байгаа юу? Байгаа. Манай хүүхдүүдэд бол Бурханы дээрээс юу байгаа вэ? Сүнс байгаа. Тийм учраас Бурхан бидэнд хайртай юу? Яагаад аав ээж нь хүүхдүүдэд хайртай байдаг мэдв үү? Өөртөө адилхан, өөрөөс нь төрсэн учраас бүх хүүхдүүдээс илүү хамгийн царайлаг нэг хардаг тийм? Хамгийн хөөрхөн нэг хардаг үстэй. Яг түүнтэй адилхан Бурханы энэ дэлхий дээр бүтээсэн бүх бүтээлээс хамгийн үнэтэй, хамгийн хөөрхөн нь ганцхан манай хүүхдүүд. Ойлгосноо? Тэр хөөрхөн амтан байсан ч тэрнээс илүү хөөрхөн нь манай хүүхдүүд байхгүй юу? Яагаад юм бол Бурханы дүүрээс нь сүнстэй учраас. Тийм л учраас Бурхан бүх бүтээлээсээ хамгийн эрхэм үн цэнтэй, хамгийн үзэсгэлэнтэй хөөрхөн гэж манай хүүхдүүдийг хардаг. Тэгвэл Бурхан бидний юу гэж хардаг вэ? Хамгийн хөөрхөн гэж харж байгаа юм. Тийм ээ нү? Яагаад юм бол өөртөө адилхан сүнс байгаа учраас байхгүй юу? За тийм учраас бид бүхэн Бурханы дүүрээс нь сүнстэй юм. Тэгээд Бурханы хамгийн эрхэм оршихуйн зөвхөн бид нар. Тэгвэл бид нар Бурханы дүүрээс нь сүнс. За тэгвэл энэ бие маань гурван зүйлээс бүтдэг гэдгийг сайн мэдэх хэрэгтэй. За энэ бие маань болохоор юунаас бүтсэн бэлээ? Шороогоор бүтсэн учраас бид идэх, уух, том болох. Тийм ээ. Энэ бол бидний энэ махан биеийн хүсэл багхгүй юу? Махан бие. Одоо ингэх дуртай тий? За тэгвэл зүрх сэтгэл гэж байгаа юу? Зүрх сэтгэл гэж байгаа шүү дээ, тийм ээ нү? Хайрлахыг хүсдэг, бодохыг хүсдэг, суралцахыг хүсдэг тий? Энэ бол миний сэтгэлийг хэлж байна. За тэгвэл бидний дотор байгаа Бурханы дүүрээсэн сүнс юу хүсдэг юм болоо? Хараарай. Бурханыг хайдаг. Мөн хамийг хайдаг, тийм ээ? Мөнхийн деважинд мөнхөд баяр хөөртэй сайхан амьдрахыг хайдаг нь миний сүнсний хүсэл юм. Манай хүүхдүүд мөнхөд амьдрахыг хүссэн сэтгэл байна уу? Яагаад гэж байгаа бол мөнхийн деважинд очиж мөнхийн Бурхан байгаа учраас л тэр Бурхан маань бидэнд өөртөө адилхан сүнсийг өгсөн учраас тэр зүйлээрээ дамжуулаад мөнхийн зүйлийг хайж байгаа юм. Тэгвэл тэр зүйл байгаа учраас хайж гэнэ үү? Байхгүй юмыг хайгаад байна уу? Байгаа учраас л тэрийг хайж байгаа.
Манай хүүхдүүд аман цангах юм бол юу хайдаг вэ? Ус байгаа учраас хайж гэнэ үү? Байхгүй юм хайгаад байна уу? Байгаа учраас усыг хайж байна. Тийм байгааз. Тэгвэл мөнхөд амьдрах гэсэн мөнхийн деважин хайгаад байгаа сэтгэл юу вэ? Мөнхийн деважин байгаа учраас л бид нар хайж байгаа юм. Тэгвэл тэрийг маань өгдөг цорын ганц ном бол Библи юм. Библиэлд бүх үннийг хэлсэн байна. За бид өхөн өнөөдөр тэгвэл Бурхны бүтээлийг харлаа, тийм ээ? Дээрэс нь Библийг судалж үзлээ. Тэгээд жинхэнэ Бурхан ямар Бурхан бэ гэдгийг харлаа. Тэгвэл би Бурхны бүтээл юм байна. Би бүтээлдээ Бурхны дуураас нь сүнсийг авчихсан Бурхны хамгийн эрхэм хайртай нэг нь юм байна. Тэгвэл би нэг л өдөр Бурхны өмнө очих юм байна. Тийм байгааз? Манай хүүхдүүдийг нэрлээд байгаа нэр нь энэ махан бие чинь нэрлээд байгаа биш шүү дээ. Дотор нь байгаа Бурхны дуураас нь сүнсийг чинь нэрлэж байгаа юм. Тийм ээ? Бата гэдэг хүүхдийн нэрээр Бата гэдээ дуудлаа. Гэтэл Бата гэж ингээд тэр махан биеийг хэлээд байгаа ш дотор нь байгаа сүнсийг хэлж байгаа юм. Ойлгосноо? Гэтэл энэ сүнс чинь биенээс гарчаар үхэл гэдэг зүйл ирж байгаа тийм. Гэтэл энэ махан бие чинь нэрээр нь дууддаг уу? Дууддаггүй шүү дээ, тийм үү? Гэтэл сүнс нь байгаад амьд байх үед л Бата гэж дуудаад байгааз. Сүнс нь гарын явсны дараа Бата гэж гэнэ үү? Үгүй. Нас уртсан талигаж болсон гэж хэлээд байгааз. Тэгвэл жинхэнэ нэрний чинь нэрлээд байгаа нь юу ах нь? Сүнсийг чинь нэрлээд байна. Бурхан өөртөө адилхан сүнсийг та бүхний нэрийг нэрлэж байгаа юм. За ингээд Бурханы өмнө очих юм бол Бурхан би ингэж баяр хөөртэй Бурхантай уулзах бэлтгэлийг одоо хийх гэж байна. Хэрвээ Бурхантай нэг л өдөр уулзсан тодорхой юм чинь энэ баяр хөөртэй уулзах бэлтгэлээ одоо хийхгүй бол энэ үнэнд итгэхгүй бол үнэхээр аимшигтай газар руу явна. Ойлгосноо? Тийм учраас жинхэнэ Бурханаа таньж мэдсэн хүн баяр хөөртэй ингэж Бурхантай уулзна. Нойр нь хүрээл, унтаал, үгийг сонсохгүй байсараад жинхэнэ Бурханаа таньж мэдэж итгэхгүй бол ингэж баяр хөөртэй Бурхантай уулзаж чадахгүй. Яагаад юм бол гим гэдэг зүйл байгаа учраас. Нэг л удаа худлаа ярьсан байх юм бол Бурхан хүлээж авахгүй. Ойлгосноо? Тэгвэл тэр зүйлээ одоо энэ семинараар бүрэн байхгүй болгоод цэвэрхэн болгочих юм бол би баяр хөөртэй ингэж Бурхантай уулзаж чадна. Тийм учраас л энэ удаагийн семинар маш чухал. Амос 4:12 дээр Бурхантайгаа уулзахад бэлтгэх тун. Энэ семинар тэгвэл юу вэ? Би нэг л өдөр Бурхантай уулзах юм байна. Тийм ээ? Яагаад гэвэл би Бурханы дуураас нь сүнс байгаа юм чинь. Энэ сүнс маань нэг л өдөр миний биенээс гарч Бурхантай очих юм байна. Тэр үед би Бурхантай уулзахад баяр хөөртэй уулзах уу? Нэг бол айж чичирсэн тийм байдалтай уулзах уу гэдгээ өнөөдөр манай хүүхдүүд өөрсдөө сонгоно. Аливаар нь уулзахыг хүсэж байна манай хүүхдүүд. Баяр хөөртэй уулзахыг хүсэж байгааз за тэгвэл энэ семинарыг сайн сонсох хэрэгтэй. Бүтээлийг нь үнэхээр Бурхан бүтээсэн юм байна. Тийм ээ нөө? Жинхэнэ Бурхан бол сүнс юм байна. Библи ийм баримт нотлохотой баттай үнэн юм байна. Тийм л учраас би итгэхэд алдахгүй юм байна. Тийм учраас энэ удаагийн семинарыг би сайн сонсъё. Тэгээд Бурхантай уулзъя. Тэгвэл жинхэнэ Бурхантай уулзаж баяр хөөртэй Библиэлд Бурхан ингэж хэлсэн. Есүс зам үнэн ам бол би байгаа юм. Хинч надаар дамжилгүйгээр эцэгт хүрэхгүй. Жинхэнэ Бурхантай баяр хөөртэйг бол надад туссан юм Есүс. Тийм үү? Тэгвэл Есүс намайг яавал тэр мөнхийн деважин руу дагуулж очих юм. Юунд итгэвэл би тэр баяр хөөртэй очих юм. За ингэж бодоод үгийг сонсоорой. Намайг хүссэн боловч энэ арга замыг мэдэхгүй, итгэхгүй болвол буруу тийшээ явна. Манай хүүхдүүд үнэхээр энд ирсэн нь үнэхээр азтай байна. Зөв замыг олж авч итгэх, мөн хэмээг олж авах маш том боломжийг манай хүүхдүүд олоод авлаа. Тэгвэл одоо унтаж болохгүй гэсэн үг. Сайн сонсоод үнэнд итгээрэй. Ойлгосноо? За, тэгвэл одоо эхний өдрийн эхний цагийн хичээл маань Бурханы талаар хэлж өглөө, Библийн талаар хэлж өглөө, бүтээлийн талаар хэлж өглөө. Бүгд ардаа баримт нотлохотой үнэн байна. Тэгвэл итгэхгүй байх шалтгаан байна уу? Байхгүй, бүгд үнэн байна. Тийм байгааз
Тийм учраас өнөө хүмүүс маань өшөө үргэлжлүүлээд ямар итгэх, ямар баримт нотлохоо байна. Бурхан өшөө өөрийгөө яаж баталж хэлж өгч байна. Тэрийг нь бүр анхааралтай сайн сонсоорой гэж хэлж байна. За ингээд эхний цагаа за энэ хүргээд дуусгая. За дараагийн цаг бас байгаа те. Завсарлаад хамтдаа мэдээд тэгээд дараагийн цагаа сонсно. Тэр одоо бүгдээрээ залбираад эхний цагаа дуусгая. Хайр ба нэгүслэр бэлхэн дүүрэн Бурхан Аава таньда баярлалаа. Энэ удаагийн Бурхан таны үгийг сурахаар ирсэн бүхий л хүүхдүүд маань зүрх сэтгэлээ нээгээд үнэнд тань итгээд мөн хэмиг олж авч чадхад та тусалж удирдах өгөөрэй. Үнэхээр Библи үнэн байна. Баримт нотлохоороо батлагдж байгаа. Энэ бүх үнэнд итгэж чадахад нь та тусалж удирдах өгнө. Үлдэж байгаа цагийг ч гэсэн эзэн ариун сүнсэнд даатгаж байна. Хүүхдүүд маань илүү сэргийгээр сайн сонсож чадахад нь та тусалж удирдах өгөөрэй. Ингээд бүхий зүйлийг таны хүчит мөлтөд даатгаад таны хайртай хүү Есүс Христийн нэрээр гуйн залбирлаа. Амен.